2 1 явлаа. За юу яцхан манайхаа би яригүй ахыг ирэх болоог болохоор Легогийн нэвлүүлээ сууж илаа. За Lego Car Studio-гоос та бүхэн миний сайн нэвлүүлсэн легонуудыг бас сонирхох боломжтой. За яригүй ахыгаа байхгүй байх хооронд би ивент итгэгчүүдэд танилцуулж бай гэж бодлоо. За бид нартэй хамтран ажиллагч Супер Колкиоз энергийг нөхөн. За энэ усаа бид нар зочдтой дайлж байгаа бас зочдод маань их таалагдж байгаа. Бидний дараагийн ивент тэгж болох 88 фильм. За 88 фильмээс та өөрийн дуртай бүхэл жанрын киногаа бас үзээрэй. Мөн үнэгүй кинонууд ч гэсэн зөндөх байлаа шүү. За бидний дараагийн ивент тэгч мөнх иншүрэнс, мөнх татгал. За. Даруй байхаа хизээ ирэх юм мэдэхгүй байна. Зочныхоо дараа ирэх юм болов яах юм бол. Өмнө нэрчүүл болон сайн л. За манай подкастын маань зочны хэсэг ингээд эхэлж байна. Өнөөдрийн зочноор манай жүжигчин Хос хоёр маань хүрэлцэн ирсэн байна. За, урьснаас хойш хэдэн сарын дараа ирж байна бро? Харин тэгэл ажил төрлөختөө явж байгаа л. Тэгтээ би бол уучраа хэлсэн. За ийм ажилтай байна гэд тэгээд удахгүй нөгөө шинэ уран бүтээлийн ажилтай байна. Тэгээд жоохон цэгцэрж байгаа дэрийгээ. Тэгэл яг завгаараа л ирж байна. Яг гоё. Өнөөдөр бол яг стежик алдсан гэж ирж байгаа юм. Тэгэл шүү. За ойрын сонь сайхан одоо ямар кинон дээр ажиллаж байна? За би ч мэдж байгаа л та. Гэхдээ үзэгчд маань мэдэхгүй байж магадгүй тий. За ойрын сонио ачин гэвэл за 2025 он маань их гоё хэллээ гэж би хувьдаа бодож байна. 1 сарын 16-нд нөгөө хур тамтлагийн түүх 30 жилийн зориос бүсгүйгээ кинонд дээр ажилласан. Төвшингээ дүр дээр. Тэгээ их айтаахан кино болсон юм шиг надад санагдсан. Тэгээ үргэлжлүүлээд одоо 4 сарын 4-нд одоо манай Эго Продакшны өргөн дэлгэцийн 2 дахь уран бүтээл болох одоо Хүйц гэдэг юм кино, аимшигын уран сайхны кино маань одоо нэг гээд бэлтгэл ажлыг гээл кино театрууд энэ төр гээл те. Афиш анонс байрлуулах энэ төр гээд ийм ажилдаа явж байна. Тэгээ энэ кино маань болохоор болсон явдлаас сэдвэлсэн ийм киногаа. За ойрд бол яг одоо 2025 он гараад яг ийм л ажилтай байна. Яг өнгөрсөн жил бол манай продакшн Хайрын гэрээ гэж кино хийгээд 2 сарын 12-нд одоо тэрний шинийн 3 таарж ялуу да нээгээд тэгээд бас баярлаа гэж хэлье. Дараа нь үзчихэд бас ревю хийсэн байсан. Тэгээд одоо хоёлаа гоё хайрын юу дээр ярина, гэрэн дээр ярина. За Хүйц гэд кино шүү дээ тий. Би одоо аимшиг кино монголчууд одоо монгол кино уран бүтээлчд аимшиг кино гэхээр би ямар зөрөгтэй бэ гэж боддог байхгүй юу? Яагаад гэвэл ерөөсөө нэг л юм гоё хийж чаддгүй. Хитрхи амар тийм одоо хэлбэрт нь анхаарат ч юм уу тий. Магадгүй нэг одоо хитрхи амар их jump scare дээрч байгаад юм. Ер нь бол хүн айлгахаар кино бол би л монгол киног ядуугийн зовлонгоос хойш ямар нэг аимшиг кино үзээд бол айгаагүй яг үнийг хэлэхэд. Тэгээд та хэдийг бас аимшиг кино барьж аваад ингээд Ego Production дөнгөж байгуулагдаад ингээд 2 дахь кино шүү дээ тий. 2 дахь кинон дээр аимшиг кино сонгож авсанд чинь би бол та хэдээр бол бахархаж байна. За харин ямар кино байгаа бол та? Маш их баярлалаа. Аимшиг кино гэдэг энэ жанр нөр аюу хэцүү юм байлээ л дээ. Энд чи одоо түрүүн чи ярьжсэн jump scare гэдэг ингээд юу гэдэг цочоох барих ч гэдэм үү. За тэгээд сэтгхүүн аимшиг энэ тэр дотроос олон салждаг юм байлээ. Тэгээ хүнийг яаж айлгах уу, яах уу их үгдэж амар том асуудалтай юм байл. За тэгээ кино гэдэг ч юм бол өөрөө үйлдвэрлэл гэдэг. За тэгээ үйлдвэрлэл хийхээр хөгжим гэдэг бол одоо бас маш их одоо юу гэдэг ажил орд юм байл. Одоо зүгээр хайрын кино ч юм уу өөр уянгийн нийгмийн кино бол одоо ингээд хөгжим зохиолоход ч юм уу ингээд хөнгөн имлэлтэй байдаг бол аимшиг кино ер нь бол ингээд нэг тийм шуумаар явах марттай гэл хаалга онгоох жижигхэн алхаа ч гэдэм үү те тиймэрхүү байдлаар одоо тэр тал дээр маш хэцүү байдаг юм байлээ л дээ. За бид нар одоо би бол ямар кино ихэвчлэн одоо нэг жоохон арай амар санагддаг бай тээ нэг үнэхээр амар айхгүй ч гэсэн жоохон арай нэг айцтай санагддаг гэхээр одоо бодит ч юм уу те бодит кейс дээр ч юм уу тийм аимшиг кинонууд бол арай нэг сэтгэлд хүрдээ шүү. Ер нь бол гадаад кино чи Conjuring дээр ч байт юм уу те. Энэ араа бас яг бодит явдлаас сэтэлсэн кино. Нөө тийм үү. Тэгээд яг манад болж исэн үйл явдлыг чөтгөн уран сайханжуулсан одоо кино юм чинь те. Тэгээд
5 жилийн өмнө манай одоо Эго production-ы найруулагч манай ангийн залуу баяраа зохиолын бичээд дахиж энд бид нар маш сайн ингээд одоо шүүгээд ингээд хийсэн гэх юм уу. Би товчхон үйл явдлын зүгээр дурдчихъя. Тэ байж гаарэ. Хэрэггүй юу? Би постэр харсан. Ааха. Сүнсэнд даруулах маруулахтай холбоотой байсан уу юу? За сүнсэнд даруулахтай за тэгж холбож бодож За би яг постероос л тэгж харсан шүү. Тийм. Яг гоо одоо ингээл аим шин кинонууд чинь ингээл ингэдэж шít Азийн, Солонгос, Японы сүнснүүд гингүүд л нэг юм цавцагаан царайтай ингээ хар нүдтэй урт үстэй тэгснэ юм цагаан палач юм шиг нэг юм тавьсан гэр ингэж явж маддаг тий. Энэ бол одоо юу гэдэг Аз сүнс ч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт л одоо нөгөө World War Z ч юм уу ингээд ийм зомби нар байх жишээ нь ингээд жишээлбэл тэр ингээд Европ тал руугаа ч юм уу ингээд маш олон ингээд юм төрөл юм шиг байгаа би одоо сайн мэдэхгүй байгаа. Бид нар энэ дээр бол одоо альбин тийрэн одоо шүглсэн чөтгөрийг өөрсдийнхөө хос эрдэнэ Хозе гэдэг одоо Монголын киноны мейкап артист ер нь бол номер 1-тэй орондоо одоо юу хийдэг, баг хийдэг, хумс хуруу хийдэг тий бүхэл төрлийн юм хийдэг ийм номер 1 одоо Хозе маань ажилласан байгаа. Тэгээ бид хэд бол яг тийм ерөөсө копирайт хийгээгүй яг нэг тийм постэр дээр байгаа ийм нөхрийг Тэр чинь яг хүн байсан юм уу? бид тэр яг эхлээд юу ам зураг гаргаж агаад урт мөчтэй туранхай тий тэгээд тэрэн дээр баг мага зүүлгээд ингээд тий тэгж харагдуулахаар ингэж одоо ажилласан бохоггүй. Тэр яг энэ дээр би бол ингээд одоо юу гэдэг амар баяртай байгаа. Одоо жишээлбэл бид сүнс хэрнийг за ийм байж ч гэдэг юм уу ингээд жоохон дуурайх биш. Яавал амар харагдах үед тэр маш сайн ярилцаад ийм зураг гаргаад за окей энэ тоглохын тулд одоо маш туранхай урт гартай одоо урт төлтэй мөчтэй жоохон өндөр харагдахаар ийм хүн байгээд тэр хүнээ ч гэсэн хайж байгаа олоо за бид ийм уран бүтээл хийх гэж байгаа маа гэж танилцуулдаг ажилласан байхгүй. За би тэр постэр дээр байгаа нөхрийг график байна гэж харсан шүү дээ. Үгүй тэр бол яг гар шүү. Тийм үү? Тий. Трейлерыг үзэж амжаагүй байна sorry. Гэтэ тэгвэл бас эвгүй юм хийж л байгаа юм байна да. Трейлер дээр өгөөгүй байгаа бас. Тийм үү? Тэр бол яг бас нөгөө хүн болгонд уран бүтээлчд болгон л өөрсдийн нэг юм юу гаргацсан байгаа шүү дээ. Хуваар ч юм уу те. За энэ дээр нэнгүүл ингээ гэдэг байдлаар тэгээд хийсэн байгаа. Яг зэрнэхийдээ хоёр дахь уран бүтээлийн аим шин кино сонгож ирсэн бэ. Бас их зөрөгтэй алхам байгаа байхгүй юу? Энэ зохиол нь их гоё гарцсан байсан. Зохиол нь ингээд бидэд яалаа гэдгсэн энийг юм болгочих юмсан энийг хийчих юмсан гэл тэгэл за хэдүүлээ одоо хийх цаг нь болсон гэл тэгэл орсон доо. Ерөнхийдөө ихтэй зохиол бол яаж ч гарч болно шүү дээ тий. Яаж ч гарч болно. Хийх нь л харуулах нь л чухал. Тий харуулах нь л чухал. Гэтэ одоо юу гэдэг энэний одоо хэр болсон яасан хийснийг бол мэдээж үзэгчтэл шүүн тий байхгүй байлаа яадаг хийдэг ч юм уу мэдхгүй дэрийг бол одоо тэгэл үзэгчтэл шүүх байх. Би ямар ч байсан үзнэ тэгээд над бол амар сонирхолтой санагдчих чинь угаасаа тэгээд нэр нь хүйтс гэдэг нь шүү дээ тий хүйтс гэхээр бас эвгүй байгаа даахгүй хүйтс яа одоо маш олон утгатай юм байлээ л дээ хүйтс хүйт даах ер нь ингээд би нөгөө чат GPT-гээр ингээд асуусан чи ингээд би арзахаар ингээ ус босдсон шүү дээ. Тэрийг бас хүйтс оргих гэж ярьдээ байна. Даарах ч юм уу ингээ сонин мэдрэмж авахаар ингээ би арзаад шүү дээ, тий. Тэрийг хүйтс гэдэг юм билээ. Надад нөгөө ингээ нэг яг нэг хүйт даах мэдрэмж нэг удаа төрж исэн байхгүй юу? Одоо хоёулаа чинь төмөр замих шүү дээ. Төмөр замд богдаар хороол тэгээ би нөгөө 2008 онд сонгуулийн ажил хийгээд хүүхэдээс нөгөө юу тараагаал, боршуур тараагаал явдаг шүү дээ. Богдаарын ингээ нэг амар урт харанхуй коридор тэр 9А-гийнхан байрны. Тэгээд богдараас яж яхад мангар холон хүмүүс амиа орлоод өгцөн. Тэгээд тухайн үед нэг нэг хэсэг тийм явсан. Гэрэл богдараас үсэрдэг болсон байсан шүү дээ. Яг тэр үе ийсэн байхгүй. Тэгээд боршуур тараагаа явжсэн яг миний дээдлийн гэрэл хасаад яг явж тан гэл зөвхөн дээдлийн гэрэл аршаа хав урагшаа хав. Тийм. Орцсон нийтээр асахгүй. Тэгээд яг артлын гэрэл ингээ хүн унтрахад яг нөгөө хүйт даана гэдэг чинь болтой байлгана. Хамаг нурууны ус ингээл босоод яг хойноос нэг юм хөөгöd байгаа юм шиг тий. Хойно амьсгалаад байгаа юм шиг яг нэг тийм санагдчихсан бохгүй. Тэгээд би яг над хүйтс гэд нэрийг чи анхаарчаад тэр юм маань тухайд бодогчлоо.
Угаасаа бас нэрийн сонголт Монголд бас гоё юм. Маш их баярлалаа. Тэгээ одоо ямар ч гэсэн киногоо л үзье та тий. 4 сарын 4-нд нээлттэй юм уу тий? 4 сарын 4-нд нээлттэй. Тэгээ Азар бол энэ нөгөө бас нөгөө мууярын тогч авт юм бэл. 1 2 3 5 гээл одоо мэдгүй хөлмөл муу юмтай л зүрлдэг юм бэлээ. Ханз манз нүртэл нэг тиймэрхүү байдаг юм шиг л. 4 сарын 4 гэдэг чинь ер нь бол баг манай яг подкаст цацах өдөр баг нээж таарах юм шиг шүү дээ. Ямар ч байсан тэгээд шинэ киногоо нээж ягаад нь баяр хүргэе. Тэгээд Ego Production-ы 2 дахь уран бүтээл. Хүйтэлсэн кино театрууд дээр удахгүй гарах нэ. Тэгээд аим шин кино учраас ер нь бол би бол бас хүмүүсийг театрт үзээсэй тий. Ер нь аим шин киноны яг хамгийн гол юу ч театрт л гоё мэдрэн штэ тий. Долбигоор том дэлгэцээр ханах уу тий. За. Окей. За тэгээд хоёлаа ярих сэдв зөндөө байна. За алгасан. За хайрын гэрээ гэж кино штэ. Тий, хайрын гэрээ. Миний наваг түрүү нөө ревю бичсэнд баярлаа гэдгсэн штэ. Тэгсэн. Ревю маань одоо нэг онц юм байгааг болохтой нэг 50% тал байсан баг тий. Ревю маань би одоо хүртэл санаж байна. За ийм кино үзлээ. Энэ бол хайрын кино байна. За ингээ муу хүн ингээд тэ явж байгаа дурлж мурлаад ингэж мингээд гол орой бол сайхан санагдлаа. Өшөө жоохон экшн жоохон ийм байсан бол таалагдах байсан. Тэгээд сүхвэ миний өшөө гошин шог машин шог гэж явж байхаар энэ дээр чи хайтаахан тоглолцсон биш. Тиймэрхүү юмараа явбал яа тийм бэ? Тийштэй хүүш дамдна нөө. Хүүш дамдинг тий. Хүүш дамдин чинь нэрээ тэр кинон дээр алж ирсэн шүү. Тийм. Тэр эсрэг ролд нь тоглосон. Тэгээ яг бид ажилласан л да. Энэ бол одоо юу гэдэг яг гоё драмын кино залуучуудын. Тэгээ яг нөгөө 2000 оны их үеийн тэр үед яг дөнгөж ганц нэг нь л Nokia барьж исэн үед бараг тийм уц амьд харилцааны ийм үед залуучууд яаж нөхрөлдөг байсан, яаж одоо зодоонууд хийдэг байсан. Тэгээ яг нөгөө богоон дундуур ингээд ийм тоочтой амжиж ингэж явдаг хэдэн залуусын л амьдралыг гаргаж байгаа байхгүй юу? Манай ээж угаасаа породник болохоор тиймэрхүү бооны тийм амьдралын юмнуудыг мэднэ л дээ. Тоочгоор барай хийн, хулгай хийн. Тэгээд эндээс шандаа сунгата замууд дээрээ буучт. Тэгээ тэндээ ононгота маргааш нь буцаад тэндээсээ дундан дандаа ингээл хорны юм хомны илүүлэх ч юм уу тиймэрхүү юм хийдэг хүмүүсийг ч би мэднэ. Яг тэрэн дээрээ жоохон суурлуулаа зохиол мөхөлн гаргаад тэгээ хийсэн бохоггүй. Хайрын гэрээ кино бол яг нөгөө нэг юм ер нь бол киног үзээд дуусны дараа нэг бодогдоод яваад идэг кино байдаг штэ энэ яг гоё үеиг. Надад бол яг тэг санагдаагүй. Тийм. Хэрэв би хайрын гэрээ киног Ego Production-ы нэг 3 дахь ч юм уу 4 дахь кино гэж бодож үзсэн бол надад бол үнэхээр шийд санагдах байсан. Тийм. Яг анхны кино гэдэг утгаараа бол алдаа оноотой байх юм нь ойлгомжтой. Тийм. Гэтэ анхных гэхэд бол бас дайжгүй. Тийм. Яг хөө зүгээр нэг жоохон нэг юм сэтгэлээс гарахгүй нэг тийм юм жоохон одоо нэг төгсгөлд нь өөрөө нэг эхлээл баахан уйлж мөйлдөн штэ тий. Тэр хэсэг мэсэг бол надад бол яг тухай жоохон хүчилцсэн юм уу тий. Заавал уйлахгүйгаарч байж болох байсан нэг өнгөрчгт чинь ингээд нэг үзэгчд хамт ингээд амар харамсмаар байна штэ тий. Тэгэд яг тэгж харамсааг байхгүй юу. Харин тэхэл хэвээр юм бэлээ. Дараа нь хүмүүс бас боддtiin бэлээ. Одоо уул нь ингээд утгалуулчаал ингээл тэнд ингээд үхвш ингээ юу ч болоогүй юм шиг босоод ингээд явмаар байгаа хгүй юу. Одоо тэр үед одоо тэгж чадаагүй юм ч одоо ярьч. Ингээ явжсанаа гэж унчих ч юм. Тэгээ кадр хаах ч юм уу мэдгүй те. Тэгээд лотолуушлаа гэж ойлгох ч юм уу. Тэгээ тиймэрхүү дутуу ганц нэг юмнууд байсан. Тэгээд нөгөө Man in Love гэдэг солонгос кино. Тэгээд Тайваны чөлөө нэг бас нэг вершн байсан тий. Хоёр орон дээр лав байсан. Netflix дээр нэг нь байсан. Тийм ингээд тэгээ би энэ киноны яг Монгол хувилбар нь юм байна гэж бодсон. Яг нөгөө эхний нөгөө нэг мөнгөний авснаа буцаага нэг жоохон хэсгийг нөгдөг нэг тийм хэсэг байдаг штэ. Тэд нар чинь жишээлбэл яг бүгдээрэн дээр нь яг тэгж эхэлт юм байл штэ. Яг гурван дээр нь. Тийм үү? Тийм. Энэ одоо жишээлбэл би ингэж байгаа хүмүүс бас зөндөө тэгж хэлсэн. Энд чи одоо Man Love бэ штэ гэд. Тэгэхээр яг одоо жишээлбэл байна гэхээр бол яг
таг аваад ингээ хийхийг тэр байна л гэх бах. Миний бодлоор. Бид хэд бол ерөөсөө юм дурлал залуу байна. Ингэн ийм бай. Ингүүл сонирхолтой гэдэг ингээ тойрч сууж битсэн байхгүй. Гэхдээ араа маань бол нэг л юм билээ л дээ. Ерөнхий мотив. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө хулгай хийсэн гэж үзэхөө зүгээр санаа авсан гэж үзэхөө. Гэхдээ тэрийг бол хулгай хийнэ гэж бол байхгүй. Энэ бол манай нөгөө эго продакшны нөгөө ганц нэг юм олзуурхуштай манай найруулагч Баяр сайхан гэж залуу өөрөө зохиолоо бичдэг. Тэгээд магадгүй ингээд үдсэн барьсан юм дээрээ тулгуурлаж бичсэн байж магадгүй. Гэхдээ яг тэрнээс бол авсан гэж хэлэхгүй дараа нь үзэхэд нэрээ тийм гэж хүртэл би өөрөө бодсон. Хүмүүс асуухт нь юу нөө бид нар өөрсдөө ингэсэн штэ гэдэг. Тэгээд дараа нь сүулдээ бүр нэрийч тийм болов. Тэр гэж боддог шүү тий. За яг хөө тэгтээ анхны бүтээл гэхэд бас хөрхөн яваад те театрт нээлттэй гээд бас нэг хэсэг хүмүүс нилээ чи бас нэг баг 2 сар гарцсан шүү дээ те 2 сар гарan гарцсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ гарцсан. Тэгэхээр дараагийн бүтээлээ бол таад бол одоо би хүүдсийг шууд аимшиг кино руу шилжиж ийн гэхэд таадыг би бол амар юм өсөглөн байна гэж хараад байгаа байхгүй та. Халыг гэсэн те. Тэгэхээр ямар ч байсан хайрын гэрээ бол тухайд би тэгж бодсон. Гадаад киноноос жоохон шаасан байна да гэж би бол бодохыг бодсон. Нөгөө талаараа тэрийгээ би өмөрч явуулж байгаа нь за манай эдийн анхны кино гэхэд энэ ч бас ямар ч продакшны анхны кинонууд нэг гоё байдгүй шүү дээ. Ер нь бол тэгэхэд ер нь бол боломжийг хийцэн байсан. Тийм. За хайрын гэрээ бол юм байна. За окей. За дараагийн сэдвч явахдаа хоёулынхын чи яриа чөлөөтэй шүү дээ. Чөлөөтэй. Тийм. Ерөнхийдөө ингээд яг хөвчлэн гол төр тоглолтог юм жүжигчин байж яа юм продакшн байгуулъя гэж үзсэн юм байна. Их гоё асуулт байна. Би ч 2009 онд соёл урлагийн их сургуулийг яг жүжигчний ангийг одоо манай багш өнгөрсөн жил бурхан болсон л да ардын жүжигчин мөнх төрж гэдэг театрын найруулагч юм том найруулагчийн ангийг төгссөн. Тэгээд театрт сургуулаа төгсөөд нэг 2 жил ажиллаж байгаа. За тэр үед чинь нөгөө цалин пүнлүү ямар байв. Тэгээд нөгөө төрийн байгууллага тий. Тэгээд дээрээс нь яг театрт багт нэг хүүхэд гараад 2 хүүхэдтэй болчихж байгаа юм тий. Тэгээ ер нь бол жоохон амьдрал ахуйгаа бодъё яриа өөр юм хийж үзье гээд. Тэгээ театраас гараад тэгэл ерөөсөө баг зүсэн бүрийн кинонд тоглосон. Тэгээ явж байгаад яагаад бид нар өөрсдөө хийж болохгүй гэж гэдэг юм гарч ирсэн. Одоо жишээлбэл ингэсэн байхгүй. Хүн болгоо энэ тэнд продакшн болол эхэлж байгаа. Фантастик продакшн. Тодорхой хэмжээний нэг 7-8 хүнтэй. Эдэг продакшн. Ховсол продакшн ч гэдэг юм уу тийм. Бүгд өөр ингэсэн жүжигчдтэй. Тэгэнгүүтээ нэг юм гой зохиол гаргаад энэ дээрээ энэ тоглолчий, энэ дээрээ энэ тоглолчий гэхээр нэг ийм үсэж байгаа байхгүй. Би хувь артист, хувь уран бүтээл одоо жүжигчин байлаа штэ. Хин надаа ийм дүр өгөх бол юу өгөх бол гэж хүлээх болж тарчдаг байхгүй. Одоо Монголын нийгэмд одоо хин надаа түүхэн дүр өгөх бол хин надаа эсрэг талын ийм харилцамтай ийм гоё жүжигчин хүн ажиллаж хад ийм мүлжүүртэй нэг ийм гоё дүр өгөх бол гэж суух биш. Бид нар өөрсдөө би өөрөө нэг найруулагч найзтайгаа нийлээ би жүжигчин байгаад яга мөрөөдлөө биелүүлж болохгүй гэж бодсон бохоггүй. Нэг хэсэг чинь бүр ингээд нэг юм яриа гараад цагдаа хосоогдөг киноныхны. Нэрээ бас амар болон цагдаагийн дүр гэсэн чинь сургууль төгсөөд амьдрал чиний төлөөгөө цагдаагийн ерөнхий газрын 90 жилийн ойд зориулсан юм кинонд хэсгийн төлөөлөгч Тод Баяргээ дүр тоглосон бохоггүй. Тэр нь тэгээ үндэсний телевиз бол үндэсний телевиз шүү дээ. Монгол даяараа хөдөө орон нутаг яс ийсэн гээд бүгд үзэж байгаа юм чинь. Тэгээ яг нөгөө юм хөдөөний тим цагдаа дөнгөж хотоос очиж байгаа юм хүнд бас гоё хүрдэм байлээ л дээ. Эрэг. Цагдаа хосоо гэх ингээл харахаар нэг л дулаахан царайтай. Эсвэл нэг юм дурлал залууч гэдэг юм уу. Нэг тийм юмнууд байгаад ирсэн бохоггүй. Тэгээ жүжигчүүний мэрэгжил бол амар гоё үн цэнтэй гоё юм мэрэгжил зөвхөн нэг юмд баригдах ш. Манай багш ярьдаг ус зуурсан гурил шиг байх хэвээр гэдэг. Бусад мэрэгжил одоо юу гэдэг юм прокурор гэлдэг чинь насаараа л прокуророо хийгээл ч юм уу алах малгай зохиолч юм уу те. Имч гэлдэг чи яг тэрийг ингээл олон насаараа хийсээр гоод. Тэгэхэд бидний мэрэгжил юугаараа үн цэнтэй вэ гэхээр би энэ амьдралдаа архичин байж үзэж байгаа, алуурчин байж үзэж байгаа, баатар байж үзэж байгаа, цагдаа байж үзэж байгаа, хуульч байж үзэж байгаа, эмч байж үзэж байгаа чинь тухай бүр дээрээ
жүжигчин болгон одоо ажиллагаатай шүү дээ. Мэргэжлээ судална, дор хаяж тийм үү. За тэгээ мэргэжил дотроо за ийм цолтой бол амьдрал дээр харилцаа нэг ийм байна. Ийм том цолтой бол тэр мэргэжлийн дахиад задлаад ингээд суралцаа авдуулахаар бидний мэргэжил амар хамттай байхгүй. Тэгээд яагаад юм одоо бүр задлаа авчлаа. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ гэдэг юм гэвэл ерөөсөө мөрөөдлөө биелүүлээ. Тэ нөгөө бүх туруул дээр тоглоод дараа нь нөгөө Joker тоглоод насарчдаг жүжигчин чинь тий Heath-Ledger тий тэрэн шиг яагаад ийм сак ийм эсрэг дүр байж болохгүй ингээд яг мөрөөдлөөрөө л явж байгаа. Тэгэл за өөртөө хийж үзье. Одоо надад чинь жишээлбэл ажиллаж үзээгүй ямар жанр ямар одоо дүр байгаа вүлээ те. Яавал би хөгжих ёстой вүлээ гэдэг юм а бодоол ингэж ажиллаж байгаа. Тэ эсрэг дүр хийж үзсэн. Нөгөө доктор гэдэг кинон дээр эсрэг дүр гэдэг те. Тэр гэхдээ яг хоо жүжигчинтэй нэрд суух утгагүй л байх л та гэхдээ Deliver Us from Evil үлээ нөгөө Солонгосын киноны Ли Жанжийн нэг яг дүртэй амар адилхан хийсэн байсан шүү. Гэхдээ яг би зүгээр хүзүүг нь шивээсээ ингээд нэг юм жоо цамц хүмүүссэн. Тийм фактур нь арай өөр бай гэд тэгж одоо хийсэн. Түнсгөл яг тэрийг бол ингээд хуулаагүй. Гэтэл амар ижлэгээ очсон. Нэр би өөрөө уртаараа тэр чи өөрөө амар кино аахгүй. Бүр тэрийг үзээд анх удаа би шок. Би одоо ингэж үзсах. Солонгосынх дээр нь буу арай лакагаар буудалцаал гранат минач идэл яваад гэдэг. Монголынх нь болохоор авгаагаа барь зодоол гэдэг энэ үгээрээ л өөр юм бах та түүнээс адилхан л харагдчихна гэж бодсон тохой. Тийм. Тэр бол найруулагч зохиолч л юу шүү дээ. Тийм. Манай хүн бол ажиллаа л хийсэн тий. Ажиллаа л хийсэн. Тухайн өгсөн сцен дээр ажилласан. Тий. Гэхдээ яг одоо ингээл бид нар чи уран бүтээлч тийм чи нийгэмд одоо магадгүй их нэртэй гар урдаг янз бүрийн одоо бүх юм дэлнэсэлэн өссөн юм гайгүй айлын хүүхдүүд байдаг тий. Таар тамхин мамх буруу зург юмар явж идэг ийм хүмүүсийг л одоо бид нар бүтээлээрээ дамжуулж ийм гарууд байгаа шүү гэдэг юмыг л одоо хэлэх гэж. Докторын найруулагч удахгүй орно. Тийм нэг маань чи нэг өхлийн тойргийн найруулагч тий. Тийм. Бид чинь бүр эртнийхөө цэгийг бид чи юун дээр хамт ажилласан бэ гэхээр этикийн хэлгүү жим дээр хамт ажилласан. Үзэсгэлэн 12 сар гээд гоё шинэ жилийн амар гоё кино байдیں۔ Тэр бас их гоё кино. Тэгээд үргээд одоо талигч бэлэг жаргал тоглосон. Park Rap тэр үед дуугийн дуулжсэн бас нэг юм аим шиг кино тоглож исэн. Гэтэ таны одоо яг юу чин ийм эсрэг дүр гэхээс илүү юм нөгөө хоолойны өнгө аяснасаа байд юм нэг юм гоё зөөлөн байдаг шүү дээ. Одоо нэг хэлгүү жим гэдэг дүр. Хэлгүү жимийн одоо нэгдүгээр ангийн тэр дүр бол амар гоё дүр те. Тэр гоё дүр. Тийм маш гоё дүр. Ер нь дүр гэснээс ер нь одоо энэ бүтээжсэн дүрүүдээс чи хамгийн одоо дуртай дүр хайртай дүр чи ямар дүр вэ? Хамгийн хайртай дүр маань сургууль төгсчөө дөнгөж 1 жил болоод байж исэн чинь манай Баярах гэд эрхэм хэлчийн хайр харуулсал сая сүүлд одоо хүнд хэрэгтэй хүн энэ тэр холон ангид кино хийсэн. Баярах маань санал тавиад ах найз гэдэг юм дөрвөн найзын тухай юм гоё кино хийх гэж байна. Мэдүү хүрээдрээч гээд очиод зохиолыг уншиж үзээд надаа дөнгөж сургуулаа төгссөн байсан хүүхэд би. 9 он байна уу 10 онд нисэн. Тэгээ тэр кинонд тоглож тэр дүрдээ би амар хайртай саруул гэд дүр нойр булчирхан одоо орт тавтартай гэх юм уу. Тэгээ ер нь амьдрал дээр жоохон задгаа тэгтээ мужик ер нь ингээд юм нөхрөлийнхөө төлөө байдаг тийм дүр дээр ажилласанда одоо амар баяртай. Тэр үедээ ерөөс болохгүйсэн. Одоо ингээд ажиллаж явах загнуулаад тэр ингээд составын бага нь би байсан байхгүй. Одоо манай найруулагч жүжигчин Түшиг ах миний найз тоглож байгаа жишээ нэ тий. Түшиг ах чинь бол Монголын киноныхандаа бас луугарахгүй өөрөө кино уншдаг бас том жүжигчин. Тэгэл ахтайгаа хамт найз болоод тоглоно гэдэг л тэр үед бол надад бол амар том хувь тохиол завшаа. Тэгээ яа би тэр кинонд хайртай вэ гэхээр одоо болтол хүмүүс одоо ингээд магадгүй ингээд гэр бүлэрээ гадаад ч юм уу явж ах ч юм уу энэ тэнд явж ах ч юм уу нэг night ч юм нэг гар зөрөгтөө ч юм өгшөн юу байна гшин чи нөө жүжигчэнтэй тийм юм. Тэр гоё шүү гэл одоо хүртэл үе дугарч идэв. Тэр дүр. Тийм. Тэр найз гэх киног би бас яг одоо бодоход хэлгүү жимээс илүү баг надад тэр найзын тэр дүр чинь тэр кино нь өөрөө гоё кино штэ. Тий.
Тий, тэр дүр өөрөө бүр гоё. Тэр дөрөв найзын тэр дөрүүлээ айгүй гоё тий яг найзын тийм нэг үнцэнтэй байдаг. Исчүү байх байдаг. Исчүү байх байдаг. Одоо шиг ах байдаг. Нөгөөх нь одоо Батка гэдэг драмын театрт ажиллаж байгаа жүжигч юм аа. Нөгөөх нь харин нэг бандгар өндөр залуу байдаг ш нэг юм. Тэрэн дээрээ нэг өндөр мөнгө хуваасан чи ингээд уйлж мөөлдөг нэг тийм сцен. Тийм. Нөгөө юунд шүн дундын яриа тоглолдог. Тийм шүн дундын яриаг нэг дээр нь тоглолдог. Тийм. Тийм. Тэгэл бид дөрвийг тоглуулж тэр ихтэй амар гоё хийгдсэн юм шүү дээ. Одоо жишээлбэл ингээд найзуудаараа ингээд баригад дээр нэг юм сцен гардаг штэ. Ман чин нөгөө хөнгө атлетикийнхнийг авчлаа, арабикийнхнийг авчлаа гэ бүүндөө зугаалгаар яваад нэг тийм сцен байдаг штэ. Тэрэн шиг нэг тийм сцен гардаг аахгүй тэр кинон дээр найзуудаар дөрвөн найз яваад охин мохонтой шоуддаг. Тэрэн дээр маа найруулагч баярах ингээд дөрвөн бас зарим жүжигч юм чинь зарим нь ингээд дүүнер мөнөр юм ингээд танихгүй бид дөрөв суугаад нөгөө дөрөв орой эндээс амралтнаас өдлөө маргааш зураг эхэлнэ гэж байгаа байхгүй. За нэг яг ингээд 8 бол ингээд суулаа. За очихдоо найз уссан байгаарай гэдэг. Тэгээ нэг вино билүү нэг ботл юмтай хийгээд хаалгаагаа. За яг ингээд гүпэрлээ явна шүү, ард явна шүү гэл. Тэгэл бидэд очихдоо ингээд замдаа тэр чи 9-тэй 9-10 онтл юм чи юм умаатай ориулаад очиод дундаа хитвлээ ингээд цохиолоо тавьчихсан тий. Хотуудаа вино хандгалж өгөөл ингэж мөнгөл. Нэг гоё юм рил одоо юу гэдэм те зөвхөн ширээн дээр унших биш ингээд яг эхлээд хооронд чинь яг нөгөө юуны вайб чинь тааруулсан вайбын ингээд тааруулсан. Тэр ер нь амар гоё ер нь бол амар гоё мэдрэмжүүд. Кино өөрөө айгүй гоё кино. Хэвээ үнэхээр гоё кино. Тэр миний нөгөө түрүүний нөгөө хайрын гэрээд байхгүй байгаад ингээд гэсэн юм чинь тэн дээр байсан байхгүй юу. Нөгөө төгсгөлт нь ингээд хүчтэй штэ. Тийм. Тэр чинь яг тухайд амар юм хайрын байсан байхгүй юу. Яагаад хүчиж байгаа юм болоо. Үхээгүй байлгүүдээ гэж ингээд бодоо тий. Үхээгүй л байгаасаа гэж бодоод ингээд яг нэг тим юм би яг хайрын гэрээ дээр хүссэн байхгүй. Тэндээс чинь ингээд нэг үхгээл уйлал тий үхлээ бүр тийс хийгээл өө юм болж байгаа шүү дээ. Тийм ээ. Тий тэгээд за зүгчж байгаа юм байна. Үний юм байна гэж өнгөрчдөг байхгүй. Тэгэхэд тэр найз дээр яг арай үхээгүй байлгүүдээ гэл амар тий яг тухайд бол хүн тусч ирсэн. Найзын хүлэл. Тийм. За тэгээд ер нь өөр бас зөндөөл кинонууд биш те. Ер нь бол би бас нөгөө нэг түр яагаад эго гэдэг продакшн байгуулчваа гэд тэгээд миний тэгж асууж байгаа чинь болохоор хангалттай одоо санал авдаг те. Маш олон гол дүр тоглосон. Ерөнхийдөө ингээд одоо нөгөө дүр өөрөө чилж байгаа дүр хүлээдэг биш жүжигч миний хувьд бол нэг хүлээгээд тахаар биш байнга л кино болгонд фантастик төр ч гэсэн ингээд байж идэг тий. Тэгээд яагаад кино хөр болсон юу продакшн байгуулахаар болсон болоо гэд хэлжсэн байхгүй. Яагаад эго гэж нэрлсэн. Одоо энэ киноныхын чинь эмоц гэх юм реакшн эго гэдэг одоо энэ бүх баг филээр нэг нэр өгöd нэ. Яагаад эго гэсэн. Эго гэхээр чинь хүмүүс одоо ингээд эго өндөртэй амбицтай гэдэг үгээд тэр утгаар нь биш. Эго гэдэг нь хүний ер нь онцлог юм билээ. Хувь хүний одоо хонд ч эго байгаа. Амьтанд ч эго байгаа. Өөрийн гэсэн нэг юм мэдрэмжтэй өөрсдийн гэсэн нэг юмтай л гэж авч байгаа. Одоо өнцгтэй гэх юм уу, үзэл бодолтой гэх юм уу. Ерөөсөө л тэгж авч байгаа. Дараагийн одоо ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд эго продакшн ямар кино хий гэж бодож байна. За бид энэ жилийн 2 төлөвлөгөөтэй ажил байна. Яг хэрэгжиж явж байгаа. Нэг түүх уран сайхны кино байгаа. Тэгээд нэг жүжиг байгаа. Бид болохоор ер нь бол нөгөө театрын бүтээгдэхүүнүүд гэх юм уу та сойс бол яг ийм кууцыг бодвол тайз талдаа төгсгдөг байхгүй юу? Яг театрын би чинь төгсөөд театрт ажиллажнаар ороод 2-3 жил ажиллаж ирсэн шүү дээ. Театрын тоглолт бол том. Би одоо анх тэр цагдаагийн 60 ангид сериалд амьдрал чиний төлөө гэдэг тэр сериалд тоглож байхдаа найруулагчд 8 загнуулж би юу н цаашаа явж чадах болов уу гэж. Яагаад гэвэл би нөгөө сойс төгссөн театрт жил гараа ажилласан. Ерөөс том тоглох гэдэг юм чи одоо ингээд хүн юм мэлэнгүүд ингэж авч маваал ингээд тэгэл үг мөг хэлэх гингүүд амьсгаагаа давхцаал яатсан ийсэн инээдрэгээл нэг иймэрхүү нэг юм бинт суучдаг хөхгүй тэр чинь одоо ингээд театр бол том л тоглоно одоо ингээд те
би тэрнийг алсан гээл тэгэнгүүт хүлээж авалт чи юу ч гэдэм юм ингээд юм хөнхөн хүлээж авах юмыг театр чи биеэрээ хүлээж авч одоо үзэгчд тэрийг үзэж ингэж авдаг учраас энэ шал ондоо юм уралдaltaа. Тэгтээ тасарч зурлаг амьд харьцаатай хүмүүс алгадаг шин аав нь энийг алжлаа штт гэл ингээл мэдрэмжийн реакц нь мэдрэгддэг. Тэгээ одоо кинон дээр жишээлбэл театрын жүжиглэлтэн дээр хизээч энэ кино шиг тоглолоо гэдэг юм мөртлөө кинон дээр яагаад юм театрын тоглолттой байгаа юм бэ гэж айгүй хэрдэг тий. Тий, яг мэддэгдэх байхгүй одоо ингээд нэг юм үнэлэхэд ч гэсэн ингээд хараад ингэж авахаар шаашаа ингэж жүжиглэхгүй штэ ч гинүү тий. Тийм тэр ингээд маш энгийн байх хэвээр. Тэгээ одоо киноныхан ч юм уу ингээд найруулагч нар ингээд хүмүүс маш энгийн. Тэгэл ер нь нүдний тоглолт чухал гэж боддог доо. Одоо кинон дээр театр бол дээств биеийн хилэмж, дуу хоолой, адаглал юу гэдгийг хамгийн артлын ряданд гоолсон сонсогдож явах хэвээр бүр хүн хойно суугаад сонсогдож явах хэвээр тэр чинь микгүй дээрэс нь акустиктай яг мэрэгжлийн театр бол яг л амьд өөрөө тоглож байгаа байхгүй. Тэгээд юм чанга дуутай цоргсон байдаг шүү дээ тий. Театрын жүжиг тоглох гоё юу, кино тоглох гоё юу? Театр нь илүү амттай. Театр гэснээс Ego Production шиг нэг театрын жүжиг тавьсан уу? Тэгсэн. Ego Production маань сая өнгөрсөн жил хүүхдийн баяраар миний дүү Динзавр гэдэг нэртэй юм жүжиг хийгээд UB Palace-т 2 тоглоод тусгаар тогтнолын ордонд 3 удаа ингээ нийтдээ 5 удаа тоглосон. Хүүхдийн уран бүтээл гэдэг бол үнэхээр сак. Тэгээд хүүхдүүд яг 5 удаа үзээд тэгээ бидэд Dream телевизэд билүүдэд бичүүлээд тэгээд хүүхдийн телевизээр одоо гарч байгаа. Тэрэнд маань одоо энэ шар гэгээд тоглодог манай Энэрл маань тоглосон. За тэгээд Мичтмаа гэдэг нэг дуучин одоо бас маш олон кинонд одоо нэг Аз жаргал маргал гэх кинонд төр тоглосон. Жүжигч охин ингээд би юм ингээд ерөөсөө гэр бүлийн сэдвтэй ийм хүүхдийн жүжиг гэсэн. Ерөөсөө бидэд бол манай Ego Production маань зүгээр нэг зүйлийг барьж байгаа нь хүүхдийн баяр болгоноор заавал хүүхдүүд зориулсан тайзны бүтээл хийжээ яг гэдэг нэг тийм. Ямар гоё юм бэ? Тийм. Яг тийм зорьцоо. Одоо тэгээд бас нөгөө Dream телевиз гэдэг боловсролын ийм телевизтэй хамтарч ажиллах гэдэг. Ер нь ингээд бичих цаасны ажлууд нь явагдаж байна. Зохиол мохиол нь. Одоо энэ киноны ард дээр ханцуу шамлал. Наач та айгуу гоё юм тийм. Би бас нэг юм хүүхдийн юм нэг тоодгүй байжээ. Тэгсэн чинь өөрөө ингээд хүүхдтэй болсноос хойш энэ хүүхдэд зориулсан хүүхдийн кино хийдэг те хүүхдийн жүжиг энтер тавьдаг ийм одоо production юмнуудыг бүр амар үнэлдэг нэрээ. Тийм. Тэгээд бидний хүүхэд байхад ингээл хүүхдийн жүжиг мүжиг гэл амар их юм хүүхдийн кино мөн айгүйх гардаг ус шүү дээ. Одоо ингээ хүүхдийн кино гэж баг байх болцсон биз дээ. Маш ховор тий. За Facebook бол хүүхдийн хуу. Facebook гэж баг би ч үзээд байхаар юм биш баг. Тийм ээ. Тэр чинь хэлгээд хахаар. Тийм. Тэр чинь би бас л яг нөгөө одоо аав хүнийхээ шугамарч гэдэг юм уу манай кино урлагийн дэд сургуулийг төгссөн. Абу фильм, Ариука найзмын санал тавиад ийм хийх гэж байна. Нэрийг бодоод үзсэн чи одоо захын ертөнц хөгжсөн юм хөгжүүд хүн болгон хэрэгэлдэг болсон. Энэ хэтрүүл ямар аюултай вэ гэдгийг энэ киногоор уран сайхны аргаар. Тийм, уран сайхны окей нуу давай. Найстай цохол өгчих ажлыгээ тэгээд ингээд ажиллаад орсон. Сайн ч хөвгтүүд үтсэн. Угаасаа одоо эн чинь баг нөгөө франчайз гэдэг шиг яваал нь шүү дээ тий. Тийм 3 нь гарцсан байсан уу да. Би бол 1-2-т нь тоглосон. 3 нь гарцсан байсан. За ямар ч байсан тэр хүүхдийн жүжигийг Ego Production одоо жил болгон хүүхдийн баяраар тавина гэдэг чинь надад бол үнэхээр гоё санагдаж байна. Би бол одоо өмнөх за өнгөрсөн жил бол чадаагүй энэ жил бол хүүхдүүдтэйгээ үзнэ. Тэгээ энэ жил нэг ядаж том нь жоохон ч гэсэн ойлгож магадгүй. Тэгээ хүүхдийн жүжиг хамгийн гоё нь юу гэхээр мөнгө цаасандаа биш. Яг тэр нэг энергиндээ л айгуу гоё яваад. Тэгээд тайзан дээр хүүхдүүд хамтраа тоглолцдог хөхгүй бүр. Тэр тэгсэн штэ үгүй тэр тэгсэн цаа чи араас чи энэ төр гэл тэгэл хүүхдүүдтэйгээ харьцаал ингээд бүр ингээд амар гоё нэг тийм мэдрэмж бол тэндээс авдаг. Дээрээс нь тэгээд эн чинь бас нэг нийгмийн хариуцлага биш үү? Хүүхдүүдэд зориулсан юм хийж ийн гэдэг чинь. Тэгэхээр манай Ego Production бол тий одоо дөнгөж 2 дахь киногоо хийж байгаа ч гэсэн хүүхдүүд рүү ингээ хандаад юм хийсэн нь бол надад бол яг үнийг хэлгээд үнэхээр хайр хүрэж байна. Би бол тэгэхээр би та тийм цааш тийм бас уран бүтээлийг аягүй гоё
байгаасай тий. Тэр нөгөө кинонууд мануст зориулсан киногоос гоё хийгээсэй гэдэг. Тийм ээ. Их айгу ер нь бол дотроо бол муугчин бол үзье гэсэн ямар ч бол бодлого байгаа шүү. Окей. Окей. За, Ego Production-ы жүжигчин Хосоо ир гэж байгаа. За, тэгсэн чинь өөр кинонуудад одоо яаж ийна? Өөр кинонд одоо бид хэд бол юу гэдэг шууд нэг тийм өмчлөөд тахгүй ярилцсан. Хувь хүн бол хувь хүн. Тэгээ яг би бол тэр сая ярьжсэн продакшн байгуулагчнаас хойш хурдын 30 жилийн кинонд бол нөгөө хоёртойгоо ярилцж агаад зохиол нь надад маш сайхан таалагдаад миний ажиллаж исэн ролиудаас арай өөр рол байна окей гэж орж байгаа. Тэр тал дээр бол гайгүй байдаг. Гайгүй. Ер нь бол зохиол уншина. Нэгдүгээр зохиол харна. Өмнө өөрөө ингээд яг ажиллаж исэн дүртэй ижлэх юм уу? Эсвэл нэг юм зарим дөрүүд нэг юм сэтгэл зүйн темперамент нь ингэж унж боссон үйл явдлаараа биш юм цэлдийсэн яваа зүгээр юм нөхөөс маркетаа явцсан ч юм дүр мөрүүд байдаг аахгүй. Тэгэхээр ажиллагаагаа бодно. За дээрэс нь баг хамт олноо бодно. Надаа ямар хүмүүс партнерлах уу гэдгийг харна. Ямар найруулагч найруулж гин гэдгийг харна. За тэгээ энэ бүтээл маань өөрөө яг нийгэмд яг хэдээс хэдэн насныхаа ямар концепцтэй нэг хүрэх гэж байгаа гэдг нь те маш олон зүйлийг харж байгаа. Үнэхээр одоо миний сэтгэлийг татаж чадаад юм бах юм болно даа гэл. Окей гэл. Партнер гэлээ штэ. За ямар нэг эротик кино тоглохоор бол хинтээ тоглох вэ? Эротик кинонд эмэгтэй партнераа заавал сонгох гэвэл. Би нөгөө бодож ирсэн би найз гэх кинон дээр Монголын одоо баг хамгийн хөөрхөн ийм зарилэг хулан ихчтэй би тоглосон бохгүй юу? Тэр бас амар гоё язтай шүү дээ. Тэгээ би оюутан байсан. Нэг байна хоёрдугаар курс шагаах одоо талигч бэлгүү ах. Талигч гамбаах эдгэр чи одоо ингээ мөрөөдлийн театрын Батушках эдгэр чи ингээ нэг анги واخгүй тэдний анги واخгүй бол их чи одоо Америкт байгаа. Тэгээ тэр найз гэх кинон дээр би оюутан болоод ороод сургууль руу харж исэн бохгүй юу? Ямар хөөрхөн ихч ёо гэж тэгж бодож исэн бохгүй юу? Тэгсэн чи ингээ мэдхгүй ховь тохиолоор дараа нь дөнгөж сургуулаа төгсөөд намайг сургуулаа төгсөж явах чи ах ич нар амьдрал дээр гарсан яг ажиллаа хийж үжиглээ явж байгаа штэ. Техник нөхөр олоо явсан чи шокнд орсон. Тэгээд хичээ би одоо энэ дээр яасан нэргүй чи одоо яг энэ киноны ингээд хугацаанд хичээгээ болчихоо. Өөр чи би хоёлаа яг одоо юу гэдэг хулаа энэ хаана байна тэр байна энэ сцены дараа юм байна хуцаа бэлтгэх мэлдэг ч юм уу. Яг киноны орчинд чи найзал баймаар байна гэж ярьж байсан байхгүй. Тэгээ би тэр найз болоод тоглосон. Тэгээд тэрэн дээр ингээ гэр бүл болоод тэрвэрлдээд үнсэлцээд тийм сцен тоглосон бохгүй. Наад амар гоё мэдрэмж төрсөн. Одоо энэ бол урлаг юм буян юу гэсэн ч үг гэдэг. Тэр шиг тийм мэдрэмж төрсөн. Хэрвээ надад тийм одоо магадгүй ингээд нэг юм найруулж гарч ирээд хүссэн эмэгтэйгээ сонгоод энэ кинон дээр ингэж тоглох юм бол би хулагчтай тоглоно. Тэхийн тул надад хугацааг бие бас одоо ангуучиг мангуучиг болгомоор байна ч гэнэ. Тэгээ магадгүй тийм л тэгжээж л одоо тоглох бах. Йоо бүр үнэхээр өвөрмөц царайлаг хүн тий. Тэгээд хэсэг чимээгөө ажилласнаа дараа нь бүсгүйгээ гэдэг гарсан чинь дахиад лах гэж орсон шүү дээ. Йоо яаж юм царайлгаараа баг улам царайлаг болоод. Тийм ингээд нэг юм болсон жимс гэд ингээд бүр ингээд харц марсан тогтоод бүр нэг аим гоё. Ер нь л маш гоё жүжигчин манай ихч одоо Америкт байгаа. Тийм байна. Эротик кинонд бол би бол одоо шууд үнэхээр тийм боломж олдох юм болов уу? Би энэ хүнтэй тогломоор байна. За ямар найруулагчтай ер нь хамтарч ажиллахад туйлын таатай болон ямар найруулагчтай ажиллахад ер нь айгүй юм хэцүү их юм айцтайгаар одоо ажиллаад дуусдаг вэ? Хоёр асуулт асуулаа. Яг гоо найруулагч нар маш олон төрлийн хүмүүс байдаг л та. Жүжигчнтэйгээ ярилцаж ажилладаг. Эсвэл зарим нь ер нь ийм байгаамаа гэд ингээд яг өөрийнхөө үзэл бодлыг тулах гэдэг янз бүрийн л юм байдаг. Зарим нь бол шууд пистан ахугаар дуудаад хашгирчдаг гэж байгаа. Тийм байдаг. За тэр бол театр театрт бол одоо бүр ил тод гэх юм уу та. Тэр нь гэхдээ бас юм сайнч найруулагч байна. Одоо Талигч Баатар гэдэг нэг найруулагч. Орхны орон дооцсон. Орос школтой маш сайн найруулагч. Тэр хүний өөрийн нэг амьдрал дээр байгаа байдал нь өөрөө юм нахаал хүн байхгүй. Ингээчтэй наш гүлг наш гэдэг ч юм уу те. Театрт бол тийм мэдрэмж явах чинь.
зааж гараа. Тэр хоёр асуултыг яг гоё ялгаад хариулах юмсан. Ямар найруулагчтай гоё ажиллах гоё байдаг вэ гэхээр яг гоё ярьж ажилдаг. Одоо жишээлбэл чиний дүр одоо энэ кинонд ингэж нөлөөлж байгаа маа. Би чиний дүрийг ийм ертөнцөөс харж байна. Чи энэ дүрээ одоо яаж харж байна? Тэгээ хоёлаа ингээд би ингэж харж байна, чи ингэж харж байна. За энэ хоёрыг хоёлаа мөргөлдүүлээ. Дундаас нэг юм гарна. Тэр мэдрэмжийг л чи үзэгчдэд өгөх хэрэгтэй байна ч гэдэм үү. Маш гоё ингэж надтай ярилцаж ажилдаг юм найруулагч байвал гоё юм. Надад тэр тал дээр юу гоё санагдсан байг вэ? Би юу фильмийн Улаан цэцэг гэх кинонд тоглосон юм. Түүхэн кино. Тийм шүү дээ. Тэр нь болохоор одоо Ардын хурлын анхны эмэгтэй депутат те. Удулгаан маш олон зохиол мохиолнж байдаг. Тэр хүний Багаажав гэх түүхэн дүр байхгүй нөхөр нь. Тэгээ яг залуу хойно хамт сурж агаад энэ дэрэнгүүт нь яг аймагт нь хуваарлагдаад ч хүчээр авд суудаг. Тэрэн дээр Батмунх гээд найруулагч ажиллаж ирсэн. Германд найруулагчаар төгссөн билүү дээ. Тэр найруулагч амар гоё надтай. Ингэж зөвлөж. Окей, хосоо наа характер чи мэдгэж шүү гэд. Ингээд нэг юм бариллаа болоод тэрэнгүүд яг наатаа барина шүү ингээд ч юм уу. Тэр ингээд амар гоё мэдрэмж төрүүлжсэн. Тэгээд тэр нэг кинон дээр нэг тийм хүчээр одоо чи надтай суухгүй бол одоо би танаа энэ хот мотыг чинь ингээд цаг алдаад баймаар байна. Гэрийнхнээсээ асууя гэсэн. Гэр мэрийнхэн ямар хамаад чиний шийдвэр шүү гэдэг нэг тийм Twitter бас яваал байсан. Бас л тэр кинон дээр бас л өөрөө өнөө цагийн хамгийн царайлаг эмэгтэй жүжигчтэй партнер болжээ. Тий, хунаа гэдэг манай дүүээс тий. Тэр миний хувьд бол бас маш сайн түүхэн кино болсон гэж би харж байгаа. Тийм. За хэцүү байдг нь бол ер нь байна хэцүү байна. Би нэг хэцүү хаяад явчмаар санагддаг. Тэр юуг хаяа явчмаар санагдсан. Үр гээд нэг аимшиг кино. Өргөн дэлгэцээр гарсан театрт гарсан. Би тийм найруулагч юм бэ. Найруулагч нь Чэн гээд Чингүн гээд манай суйсыг төгссөн талигч Дэмэд Баатар ахын ингийг төгссөн нэг залуу нэг л кино найруулсан. Одоо өөр юм хийгээд байгаа юм шиг үлээ. Тэгээд тэр кинонд ажиллах зохиол нь бас хэцүү. Ер нь нэг тийм аимшиг кино гэдэг нэг юм дараатай байдсан шүү дээ. Ер нь нэг тоглоход хүртэл тэрэн дээр ажиллах бас жоох хэцүүсэн. Тэгэл тэр нь ингээд шарлийн газар очиж мочоол. Тэр нь тэгэл ер нь хэцүү байсан дөө. Найруулагчийн характер хэцүү байсан гэсэн үг. Тэрэн дээр ойлголцохгүй байсан гэсэн. Тий, ойлголцохгүй байсан гэхүүдээ. Зарим нэг сцен дээр ингээд болоод байгаа юм шиг, зарим нэг сцен дээр дараа нь энэ болсонгүй ч гинөө. Тэр асуудалгүй кино дууссан л да. Тэгээ тэрэн дээр ер нь жоо ойлголцохгүй аяг хэцүү байсан. Одоо ингээд жүжигчин хүмүүс чинь гэдэг юм билээ шүү дээ. Киноны одоо дүр авахтаа тий гол дүр авахтаа дандаа партнераа хард юм билээ шүү дээ. Тий партнер нь хэн бах вэ? Одоо чирэх юм уу, чирэгдэх юм уу, эсвэл одоо муу партнертай байх юм бол бүр доош нь татаад идэх ч гэдэг юм уу тий. Тэгэхээр одоо партнерийн хувьд бол ямар одоо жүжигчин өөрөө чинь хамгийн сайн партнераа ер нь байсан бай партнер одоо магадгүй ажиллаж исэн кинон дээрээс тий ажиллаж исэн кинонуудаас чи хэн одоо хамгийн баг ярихгүйгээр сайн ойлголцож исэн жүжигчин байсан бэ? Үдээрээ ойлголцсон гэдэг чинь наач өстө гоё асуулт байна шүү. Энэ нөгөө юу яасан юм? Би нөгөө Эдгийнхний дүүнэрийнхээ нөгөө Хилгүү жимгээ кинон дээр тоглож байхад одоо манай даваа зул би Сумья гэдэг бид гурав ингээд яг нөгөө хоёр ч миний цэрэг болоод тоглоход тэрэн дээр бид Хөвшил аймгийн одоо цагаан үр сүмэн зураг авсан байхгүй. Тэгэхэд одоо би бол энэ асуултыг ингэж ойлгож байгаа юм. Тэр хамгийн сайн байсан биш. Тэгэхэд амар тийм ойлголцож ажилласан зүгээр. Энэ дэр юм баймаар, энэ дэр юм баймаар гэдэг. Тэрэн дээр одоо даваа зул Сумья хоёртойгоо ерөнхийдөө их гоё тийм ойлголцоод ажилласан. Тэгээ пүнтгтэй чинь бас тэрэн дээр ажилладаг байхгүй. Гэр бүлийн хоёр болж. Тэгээд дараа нь доктор дээр бас пүнтгтэй ажилласан. Тэгээ маш амар ойлголцсон. Ийм баймаар байна. Нэг олон тавтахгүй хувь одоо юу гэдэг ойлгохон текстийг барьж байгаа. Нэг гүйж үзээд, хоёр гүйж үзээд яг энэ дээр нь ингэн гэж детальчлахгүй. За ямар сцен барьж ийн яг тэрэнд нь тохируулаад өөрөөсөө яг ийм филингээр тоглоод тэр нь гоё амар гоё амьд болох ч юм уу те. Тэгж ажиллаж ирсэн. Хэлгүй жим дээр бол бидэд ингээд ийм
тэр нэг юм тайгад дотор ингээл сүлжилдээл гүүж байгаа л нэг газар очил. За одоо тэр тийм модод хамрыг ороогоод орж ирж гин мэрж гин гэдэг бол ингээл яг юм сэтгэл зүйн темпераментны хувьд ингээд юм өндөр болсон сценүүд дээр очил. За энэ дээр гээд нухаад ажиллаад байхгүй. Окей. Монтажаар энэ өмнө орох юм чи энэ дээр жоох өссөн баймаар энэ. За нэг явж үзье так так. За болж гин үү болж гин ч гэдэм. Тэрэн дээр амар гоё ойлголцоо байсан. Тэгээ сая сүүлд би энэ Ариана гээд ариун болор бахада нэг Германд одоо ажиллаж амьдарч байгаа. Дурлалын гэмт хэрэг. За тэгээд бүсгүй хохирогч үл амраахын нэг ямар кино вэ? Тийм хохирогч. Хохирогч баха. Тийм тэрний тоглосон. Одоо Монголд 2 хурам бүтээлд орсон. Яг кино талдаа Германд төгсөж Арианатай бисээ бүсгүйгээ кинон дээр ажилласан. Мундаг боловсралтай. Тэгээ бас тэнд амар гоё ойлголцсон. Одоо яг ингээд текстэн дээр ажиллах ерөнхий юмаа харчаад тон зургаараа хараад ингээд ийм юм биш үү, инх юм биш үү гэдэг ингээд ажилчдаг. За тэгвэл ямар киноны саналаас ерөнхийдөө нэх бодох шаардлагагүйгээр шууд татгалздаг вэ? Одоо кино гэх юм уу те? Ер нь одоо мэдээж кино л шүү дээ. Кинонд шууд би энэ зүр тоглохгүй гэд шууд канселддаг. Одоо ингээд маш их одоо эротик контент гэх юм уу? Хин чанаасаа ч тийм юм хэлцэн эротик юм контент ингээд газ яаж хийж байгаа зураад ингээд хийчихээр мөнгө олж ийн оч гэдэм үү гадуур нэг тийм гараад. Тэгээ тийм ярахаар нөө уучлаарай өстой тийм байхгүй. Тэгээд дээрэс нь тий ер нь тэгж л бат. Би өөрөө нөгөө бас би хагаа бас бодно тий. Тэгээ өөс тиймд бол Тэгээ одоо фитнест яваад гоё болоод байгаа юм шиг. Гүй ээ гэхдээ ир чинь бас амар гоё мөрөөдөл байна надад. Одоо ингээд хин биш тий. Тейкен дээр тоглодог жүжигчин чинь хин блэ? Шиндлэрийн бүртгэл энтер дээр тоглодог. Лиам Нисэн. Тийм, Лиам Нисэн. Би тийм гоё жүжигчин болохыг мөрөөддөг байхгүй. Бүр амар мөрөөдөлтэй. Тейкен бол сак кино байхгүй. Тэр одоо насанд хүрсэн охин нь ингээд худалдагдсан баг. Тэр аав явдаг штэ араас нь зодолт болдог гээл те. 50 гарцсан. Магадгүй тэр кинон дээр нэг 54 5 мартай л ройл яваад байгаа штэ. Жинхэнэ алцаал явж байгаа штэ бүх юм энэ. Нэг тийм л юм одоо яг гоё ингээ мөрөөдөж байна. Яг энэ цаг дээр ягаад одоо жишээлбэл 50 гарцсан ингээ харахад юм унтсан юм байхгүй. Тэгтээ хатуу том болчонгүй гоё мөчөглөж цэцэг лундаг юм дээгүүр авирдаг. Түртлгүй одоо ингээд ийм каскадёр хэрэглэхгүйгээр гоё үсэрчдэг, цохилцчдаг, зодтолцдог тий. Тийм баймаар байгаа байхгүй миний одоо мөрөөдөл. Тэгээ энэ дээр бол би бас ариун бим бахыг бас ярмаар байна. Ариун бим бах бол ёо. Яг одоо тэгж байна. Бидрээс одоо жишээлбэл би ч одоо юу гэдэг 80-аад оны ингээ сүүл рүү хүүхэд штэ. Тэгэхээр чинь одоо бидрээс ах байгаа штэ. Тэр чинь амар хөнгөн үсэрч ингээл өнгөрөөл өсрөөл бодол зодолтоол те авирж маавраад ямар ч түртлэхгүй. Одоо ингээл нэг жоохон ядрах мадрах тийм байхгүй. Илүү гарнуул гэсэн ш. Одоохондоо бас гоё юм ингээд би хаага бас гоё цэгцлэе гэдэг. Тэгээ бодож байна. 50 нэмэх жүжигчдээс одоо золбоот ахлах хамгийн байдаас нь баг шиг байна тий. Амар зодтолтож модалталахаар ер нь юм зөвүүн бас дүртэй. Гэхдээ яг атлетикгүй гэвэл бас мэдэхгүй байна. Атлетикгүйг нь бас мэдэхгүй байна. Золбоот ах чим өөрөө маш гоё төрх. Дээрээс нь маш олон жилийн туршлага. Үнэхээр одоо гоё монгол жүжигчин. Тийм. Манай подкастын ивент тэтгчээр Мөнх даатгал компани ажиллаж байгаа. За Мөнх даатгал компани маань 11 хэлбэрийн 46 нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнтэй. За мөн 21 жилийн түүхтэй ийм компани байгаа. Тэгээд хамгийн сүүлд бол кибер эрсдлийн даатгал гэж Монголд одоо хамгийн анхны бөгөөд цорын ганц юм эрсдлийн даатгал гаргасан байгаа. Тэгээд Мөнх даатгал компанид баярлаа. За тэгээд маа борооч юу яасан штэ. Хамгийн анх би нөгөө чата санддаг байхгүй юу? Над руу фэйсбүүкээр биччихсэн тий. Би ингээд танаа өвөгийн залуу наснд тоглож исэн юм жүжигчин байна гэд. Тухайд баг 2009 10 оны үед л биччихсэн санагдчих. Нилээн дээр би бол ерөөсөө таньдгүй байсан юм шүү дээ тий. Тэр ер нь ямар кинонд тоглосон юм бэ? Тэр Хувлаа хааны зарлиг гэдэг маш дээр үеийн кино 2006 байна уу 7 аль нэг л би яг одоо санахгүй байна. 19 жил баг 20 жил болох чинь. Тэгээ тэрийг болохоор зохиомж дээд сургуулийн одоо захирал найруулагч цогт хоёр асны
одоо бурхан болсон. Бас мундаг найруулагч байсан. Тэр хүний хийсэн Хувлаа хааны зарлаг гэдэг ерөнхийдөө одоо хөрөнгийн биржтэй хамтарч исэн гэдэг тийм газар мазрын төлөө юм түүхэн кинон дээр би одоо төрийн сойрхолт жүжигчин одоо дамжааг байна. Залуу наснд тоглосон байхгүй. Тийм үү. Камикадзе гэдэг нэг юм Япон одоо камикадзе гэдэг одоо Японыхон тэр нөгөө цэргийнхэн тэр юу болохоор онгоцны нисгэгч бөмбөг хаяна. Тэгээд шууд очиж мөргөж өгөх нь гинүү те. Тим одоо юутай цэрэг хөхгүй. Тэгээ яг дайны үед Монголын газар нутаг дээр унаад тэр их гоё кино одоо би Монголын дандаа шедеврүүдэр кинонд орсон байт. Тэрийн хөтөөний хөгшин олж аваад тэгээд тэр тэнд нь бас яг дайн болж исэн үе муу гардаг хөхгүй. Одоо тэнд нь дамдангаа гэд буг дамдан энэ бух дамтан гэж байдаг шүү дээ. Бүрээд улсын гавьяач жүжигчин дамдан гэж Монгол одоо манай театрын сахар бүтээлч байна. Тэр дамдангууд олж аваад намайг тэр киноныхаа зохиол дээр нэг Япон цэргийг олж аваад имжлээд яг онгоцтойгоо унтсан онгоц дэлбэрсэн ингээд гисэн байж хат наваад ингээд тэгээд тэр үеэр нөгөө Оросууд дайны үе хэрдэг хэрвээ тийм Япон байх юм бол те асуудал нуус нь орогнуулсан гэд тэгээ нууцаар шүн морин дээр суулгаад за наран урах зүгт нутаг чинь байгаа ишээ тав гэдэг гардаг хгүй. Тэр кинонд одоо тоглосондоо би бол одоо баярлдаг омогшдог гэх юм уу да. Үе үехийн ингээд хардیں۔ Гарч идийн зурагтаар. Тэнгэр бүр нэг юм туранхай халзан ийм хоёр жихэн дэлдэн тэгээд тэр ус нь ингээд ийм цэргийн ус юм чи бүр жижигэн баг хусцсан юм шиг тийм. Тэр дүрдээ бол их хайртай. Тэгээд тэр нөгөө олон жилийн дараа тэр киноныхаа зохиолоор тэр өвгний ачин тэр дайны үед өвгөн бас буудуулаад хөөд өвгний ачин одоо амьд гараад орчин цагийн үед бас нэг том яг тэр болохоор бүрэн толгой гэдэг юм газрын зургийн минь танаа газар манаа газар гэдэг тийм гардаг хгүй. Тэгээд хамгийн сүүлд нь тэр одоо том газрыг худалдаж авах эрхийн тэр олон жилийн дараа гэл тэдэн жилийн дараа гэлдэгдэж ш тэрэн дээр тэгсэн чинь дамжаагаа хөшөрцөн цагаан үстэй Японд ийм ган хүн болцсон. Тэгээд нөгөө газрын зургаар нь танаад энэ нөгөө өвгний хүү байна. Намайг амьд одоо нутаг руу нь буцаасан. Энэ туслах ёстой гэж тэгж ингэж холбогддог кино аахгүй. Би ч үзэж байгаа юм биш үү? Тэгээд тэрэн дээр одоо 10 дунгай тэгээ одоо энэ мөрөдлийн театрын их маах энэ төр тоглосон байдаг аахгүй. За окей. Бүр 6-7 оны үед шүү дээ. Оюутан байсан үе гэсэн. Оюутан байсан. Би 2 дугаар курс өнөө 3 дугаар курс байхдаа тэгж тоглож ирсэн. Карьер бол нэлээд л дээр эхэлсэн биш үү те. Уул дээр эхэлсэн. Яваад байгаа. За тэгвэл одоо Хос 2 гэдэг жүжигчний хувьд бол одоо инспайр авдаг те. Одоо жүжигчин болгол нэг өөрийн одоо шүтдэг юм жүжигчтэй байдэн штэ те. Тэр жүжигчин одоо Монголоос ч байж болно, гадаадаас ч байж болно хэм бэ? Монголоос бол би болд эрдэнэ ах гэж л. Монгол улсын гавьяач жүжигчин. Яагаад гэж нэг үйл одоо альч байрлаас кекстэн гэдэг шиг театр тоглож байна. Жүжиг тоглож байна. Асар мэдрэмжтэй, тайзны мэдрэмжтэй. Дээрээс нь кинонд бас их гоё тоглодог. Ах бол үнэхээр сакт жүжигчин. Яг хөө би театрт хамт одоо ажиллаж исэн. Гол дүрдэн тоглож байгаа жүжигийнх нь нарын игнэнд нь маасанд тоглож исэн. Орж исэн жүжигэнд нь оролцоод ингээ явж исэн. Хүнийхээ хувьд бол маш хүндэлж авдаг. Яг уран бүтээлч хүнээр нь. Үл таних эмэгтэйгээ кинон дээр сак ажилласан байдаг. Тэгээд тэр сүүлд одоо зоргоо ярьсан байсан шүү дээ. Нар сарны заа гэл тэр кинонд бол тэр дэх бол үнэхээр гоё жүжигчин. Урлагийн гэр бүлээс төрсөн үнэхээр гоё. Тэр хүнээс одоо яг инспайр авдаг гэхүү дээ. Яг ийм жүжигчин байх ёстой юм байна. Ингэж тоглох ёстой. Театр тэр шал хувирдаг хөхгүй бүр шал ондоо юу нөгөө кинон дээр байдаг. Портрэтэн те шал ондоо. Тэгээд тэр хүнээс ингэж аавна. Гадныхан бол зөндөө өнөө бүгдийг харахаар гिचгэл идэв штэ. Гадныхнаас бол би Том Хэнксийн кинонууд дуртай бүр амар гоё дуртай. Чим зүгээр миний нөгөө юм feeling vibe ч юм уу нэг тийм action ч юм уу одоо юу гэдэг Avengers-ийн баатруудтай кино биш. Яг тийм амьдралаас үүдэлтэй гоё драматай кино дуртай. Том Хэнкс ч өөрөө одоо хамгийн одоо Холливуудын хамгийн олон юм бодит хүний амьдрал юу бүтээсэн хүн байдаг шүү дээ тий. Яг бодит хүний дүр тоглосон байдаг шүү дээ тий.
бас гоё жүжигч юм тий. Гоё жүжигч. Үнэхээр гоё жүжигч. За хоёулаа одоо подкастын маань үндсэн асуултууд руу орно. За тий. Тий. Монголын хамгийн underrated буюу дутуу үнэлэгдсэн кино. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үнэхээр гоё кино байгаад идэг. Хүмүүс нэх үзээгүй, магадгүй мэдгүй, эсвэл үзэх ёстой хэмжээнээсээ бага үзсэн. Overrated кино. Нэх гоё кино шүү. Киног хүмүүс магтаал байдаг шүү дээ. Тийм кино. За хоёр асуулт шүү дээ. Хоёр асуулт. Underrated гэдэгт нь болохоор би хоёр кино хэлмээр юм. За Хоёр үжих уу? болно. Нэг нь болохоор Тавилан 2 гэж кино. 2013 билүү 4 он хавцаа. Нээлттэй хийсэн. Тавилан 1 гээд туушны кино байдаг шүү. Амраахын тоглосон уу? Тийм зүсэр бороо шаасан тэр дэш гэдэг. Тэр чинь бол тэр үед одоо гоо марлж гинөө амар том шангал мангал авчихсан сак кинод. Гайсын төгсөөхөн тэр тоглосон. Одоо өөдөө ундрал гэдгийг ундралч тоглосон тийм кино байдаг хөө. Тэрний 2 дугаар ангийг манай одоо суусийнхан баярах гэдэг эрхэмлчийн баярах маань Тавилан 2 гэж хийсэн. Тэр кинонд ямар уран бүтээлч тоглосон бэ гэхлээр манай ял дах тоглосон байдгийн. Одоо драмын театрт байгаа Сэргэлэн гээд одоо эд бас гарч ирж байгаа лаг одоо залуу жүжигч юм шиг лаг жүжигч юм. Би өвдөд гэж боддог. Тэр тоглосон. Одоо Өв аян Няма. Одоо манай Өв аяханч бас лаг мундаг шүү дээ. Өв аян Няма энэ төр тоглосон. Яг тэр Тавилан гээ киноны үргэлжлэл واخгүй. Яг тэрэн дээр ахан дүүсийн талдаа гарч ирээд ингээд тоглоод явсан тэр кино. Тэр киног би яагаад тэгж үнэлж яах вэ гэхээр тэр үед кино чадлах гараад нэг хүн үзээгүй. Би тэг хөдөө орнотгоор би өөрөө авч явжсэн. Сургууль төгссөн нэг 2 3 жил болж исэн мөнгө төгрөний хэрэгцээ байсан. Тэгээ нөгөө хэдэн афиш анонсуудыг аваад, пледнүүдийг аваад ардаа хийгээл тэгэл энэ тэнд ч суман дээр очивол бишээ аймгийн төв дээр очивол зах дээр нь очиж цагаан хоолоогоор нь Тавилан 2 кино ирсэн байна тэр гэж мэгж тийм зарын тараагаал 10 жилийнхээ сургуулиуд дараа ороод ингэж мэгж яваад тэгж яваад ч сайн үзээгүй. Киноны хувьд бол асар гоё драматургтай кино болсон. Ерөнхийдөө одоо би тэндээс ямар мэдрэмжийг авсан бэ гэхээр Рекитер гэх кино байдаг шүү дээ. Тэрний 2 дугаар анги онцгүй би хоёуланг нь үзсэн. Нэг нь амар гоё бүтээл идэхгүй цаг үеийн ингээл шилжиж мэлжээл манай хандралын байсан болохоор би боксч болсон гэдэг. Яг тэндээс авсан мэдрэмжийг би тэр Тавилан 2 гэх кинон дээрс авч ирсэн байхгүй. Сайн ахын тухай гардаг, ах トゥ хоёрын тухай гардаг. Тэгээ тэрийг бол Тавилан 2 гэдэг одоо тэр манайхан нэр үзээгүйтэй их амар сайн. Би ч үзээгүй мэн. Сайн кино. Би бүр байдгийг ч мэдэхгүй юм. Тэрийг гоё хүмүүс сэргээгээд эргээд үзүүл Тавилан 1-ийн одоо жишээлбэл надаас дээш үеийнхэн гайсийнхан майсийнхан ч юм уу те 80-аад оны их үеийнхэн 70 оны сүүлийнхэн 79 80 81 2 оныхан ч юм уу тэр эхнийх нь киног мэддэн шүү дээ. Амраахын тоглолдог хоёр найз байж байгаа. Нэг нь сонгож монгодог кино байдэн шүү дээ. Тэрийг одоо үзсэн хүн яг тэрийн артлынхын ангийг үзвэл бүр амар гоё амттай тийм кино байхгүй. Тэгээ би яагаад тэрийг үзээгүйг нь мэдж байгаа вөхөр кино театрт жолигтой үзээгүй хүмүүсийн амт ч нэг бэдгүү. Тэгээ би бүр өөрөө хөдөө орнотгаар авч яваад ч фейлдээ түрээд ирсэн байхгүй. Баахан л плетээ ирж ирсэн санагдчих. Заахаа өстө үдсэнгүй. Олсон мөнгөөрөө бензин тос хийж явсаар байгаа л ирлээ гэж ирж ирсэн тийм кино. Нэгт. За, Тавилан 2 нь болохоор бид хэд яг энэ эго гэж продакшн болоогүй бах та. Одоо манай энэ баяр сайхан гээд залуу зохиолын бичиж нариулсан эхнэрийн эзгүй гэдэг Инэдмийн кино. Бид хэд өөрсдөө хийжсэн. Инэдмийн кино ямар ч хар бараа юм байхгүй. Яг ингээд зохиолын бас нэг франчайзинг зохиол гэдэг шиг энтхийн ч юм уу энтхийн солонгосын ингээд юм бас орнуудын хувилбар юм бэл. 3 залуу шавдж байгаа пункээс ирсэн хүүхд тесэрчдэг. Тэгээд тэргээ яах вэ хөө гэж ингээд зохиол өрнж явсаар байгаа. Тэгээд төсгөлд нөгөөтгөндөө тассан байдгаа гэдэг нэг юм амар хөөрхөн кино болсон. Надад ч гэсэн одоо ингээд бид нар ингээд хартан дээр ингээд үзэхээр өөргөө харахаар инээд хүрээд ч юм уу те. Саяхан үндэсний телевизэд бид хэд бас нэг уран бүтээлийн ингээ хамтарч ажиллагааны төвшин төгсөн. Тэгээд нэг гаргасан байсан. Одоо ганц нэг телевизүүд гаргаж эхлэх байхаа. Бид эго гэж юм хийж эхлээл тэрийг ганц нэгэн газар өгсөн. Одоо тэгээ бас телевизүүдэд өгье гэж 17 онд хийгдсэн. Эхнэрийн эзэг үйдэг. Тэр бол хараа нэгэл нэг 7 хоног үе тэгээ бууцсан шүү. Тэгээ бид чинь тэр үед чинь одоо нөгөө театр юу нэгжээл шууд хөдөө
гаргана гээл явцсан. Кино театр матраа цахин юу гэдээ те тэнд юм хумаа байршуулна ч гэдэг юм маш олон зүйл дээр алдчихсан л да. Ийм хоёр кино байна. Тэрийг бол одоо гоё үзүүл хүмүүс ойлгондоо. Гэтэ тэр Тавилан гэдэг кино бол гоё юм драма сонирхдаг. Одоо Four Brothers гэх гоё кино эдэн шүү дээ. Джон Синглтон найруулагч. Тийм. Тиймэрхүү одоо юм гоё мэдрэмж өгөх кино аахгүй Тавилан гэдэг чинь ахын дүүс нэгнийхэн төлөө тэ яаж тэмцдэг, яаж үйдэг гэдэг нэг. Ямар ч байсан хоёулангийн үзээд нэг ревю бичээ та тий. Тэгэрээ. Ерөнхийдөө орж байгаа хүмүүсийнхаа overrated, underrated хоёулын дээр ревю бичээд явахыг зорж байгаа юм. Тэгээ харамсалтай заримдаа зав байхгүй. Гэтэ яг бодоод л явж байгаа ямар ч байсан. Сүүлд нөгөө Мойлхон гэдэг кинон дээр underrated гэдэг. Тэрийг өстой нэлээд явууллаа шүү. Тэр айгуу гоё кино штэ угаасаа. Шагаах юм бас акторын нэг нь те. Тий. За, Нөгөөх нь юу байлаа? overrated буюу одоо хүмүүсийн магтдаг шиг тийм биш кино гэвэл. Хэцүү асуулт нь эхэлж шүү. Хэцүү асуулт нь. Тийм кино байгаа шин. Энд чинь нөгөө 5 биш те. Биш. Тэр 5-ыг бас хүлээж байна. Тэр Үгүй яг би нөгөө үзсэн болохоор тэгж бодож байгаа хгүй. Тэр чи юу байлаа? Нөгөө юу? Би нөгөө юу аахгүй. Тэнгэрээс дээгүр илүү нэг кинонд өөрөө тоглосон юм аа. Өөрөө тоглосон. Бүжгийнхний одоо нөгөө одоо Бүхнээс дээгүр. Ингэсэн юм аа. Тэр чинь би тухайн үедээ юу гэж бодсон бэ гэхээр би өөрөө тоглосон. Тэгээд энэ кино бол алга бах гэж бодсон байхгүй юу? Монголд одоо step up шиг те баг анхны кино те. Одоо энэ нөгөө яасан хийсэн гэдэг Instagram-аар ингээд идэг нөгөө төөгөө маань тоглосон. Тэгээ одоо энэ Цингүүн манай Баачка гэх тухайн бүжигч мөч тоглоо. Би тэн дээр нэг юм менежерийн тоглоцох юм байгуулдаг менежерийн дүрдмөр тоглоод тэгэл би тэрийг алах гэж бодсон байхгүй. Тэгсэн алаагүй. Тэгтээ юу гэдэг эргэн тойр масс бол сакино мэн үү гэдэгт итгэв байхгүй. Харин Баачка би чинь Бүхнээс дээгүр гэд кинонд хэдэн оноо хөгсч 10-аас 8 гэж илээ. Тэгэхээр нэстэ шууд нүүрэн дээр нь битэн шаагаад байгаарай л гэж хэлсэн. Би одоо хүн өөрийнхөө тоглосон киног ингэж ярьдаг ч юм уу гүү ч юм зүгээр надад ирсэн мэдрэмж нь тэр юм чинь. Би ч бүр тэр дээр амар нэлээд голлох үүрэгтэй. Тэр чинь нэлээд олон сцен тоглолдог Монголд ийм кино байхгүй. Яг тэрэн дээр нэр яг энэ алах ах за энэ дэ гэдэг. Гэтэ тэр чинь яг тэр үедээ бол бас нэлээд хүүдсэн байхгүй. Нөгөө бүжиглдэг залуучууд малуучууд те юм амтлаг болж байгаа юм бол залуучууд энэ сак кино гэж үзээд идэв. Тэгээ надад миний одоо бүх цагийн хамгийн шит 10 киноны нэг юм да. Кино чинь тэр би тоглолцсон байдаг. Тий. Бүр үнэхээр яг хамгийн муу 10 киноны нэг бүжигтэй тим кино, тим бүжигтэй драм кино тэр тусмаа бүр юм амар юм хүний юм огшоогоо байнгын юм зүрхийг юм өндөр хэмнэлттэй байлгах хэрэгтэй л баггүй. Ер нь ялангуяа step up ямар үлээ тий. Тэр кино бол айгүй тийм хүнц кино шүү дээ. Ер нь бол өнгө бол айгүй өнгө гоёсэн тоглосон залуучууд бүжигчид ч тийм бүгд гоёсэн. Зүгээр л кино өөрийн гэсэн нэг юм сүнсгүү гэж ярьдэн шүү дээ. Тийм сүнсгүү кино байсан. Амин сүнсгүү. За. Хоёлаа дараагийн одоо манай үзэгчдийн хамгийн дуртай асуултын хэсэг рүү орно. За тэр нь яадаг асуулт вэ? За тэр нь жүжигчин Хос Баярын хувьд Монголын хамгийн шилдэг одоо хамгийн дуртай 5 кино 2000 оноос хойш хамгийн дуртай 5 кино тийм. Одоо хамгийн шилдэг гэхээс илүү дуртай байж болно. Шилдэгч байж болно. Шилдэг гэхээр хүмүүс жоохон ингээд зал хэрэглээд хамгийн өндөр ашиг олсон 5 мав киног нэрлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр шилдэг гэхээсээ илүү хамгийн дуртай 5 кино. Гоё асуулт байна. Тийм, нөгөөх нь болохоор орчин цагийн хамгийн шит 5 кино. За дуртайгаасаа эхлэх үү? Тэгээ. За дуртайгаасаа. Би яг сүүлд үзээд гой мэдрэмж авсан кинонуудаа ярих гэж бодож байна. 2000 оноос хойш гэсэн тий. Алтан үеийн кинонуудыг бол бид нэр ерөөсөө
ийм тийм гих тийм байхгүй. Тэр угаасаа одоо нийгмийн ч өөр. Тэр үед кино үйлдвэр гэж байсан. Бүх юм тусдаа яг үйлдвэрлэж улсын төсвөөр хийж исэн. Тийм. Тэгэхээр сак. За тэгвэл надаа ийм байна. Сүүлд үтсэн бүр яг гоё мэдрэмж өгч. 2000 оноос хойш гэсэн тий. За би тэгвэл нэгтэн тэр найзыг оруулж идэх үү? Ирэмлэхгүй шүү зүгээр тэр тавынхаа нэгтэн. Найз бол яг хөө зүгээр яагаад гэвэл би өөрөө ингэж үнэлээгүй тэр кинонд тоглосны ард дээрээс зүгээр гадна эргэн тойрон хүрээл найз нөхөд тий хүмүүс дараа нь нөгөө найруулагч болдоох маань хүртэл ярьжсэн. Энийг гоё CD болгоод тий яг гоё юм найзын төрсөд өдөр бэлгэлдэг тий гифт мэлдэг өгдөг. Ийм гоё төвшний ийм гоё болвол гэж тэр болтол тэр төвшин хүртэл одоо ингэж одоо хүртэл яригч юм хэр тэр одоо сак киноныг тэрийг нэгэнд авмаар байна. Дараагийнх нь болохоор хоёрт нь тэр 5 киноны дараа нь би сүүлд юуг үзээд гоё тийм мэдрэмж авсан байг гэвэл Монголыг үзээд аюу гоё мэдрэмж авсан. Гэхдээ би Монголыг үзээд яагаад тийм гоё мэдрэмж авсан гэдэг дараа нь бодоод исэн чинь би гадаадын кинон дотроос шилдэг тавгүй би Brave Heart-ыг нэрлэнэ. Тэ Мел Гибсний өөрөө тоглоом найруулсан хатан зөрөгтөн. Яг тэрний одоо агаар амьсгал тэр кинон дээр мэдрэгдсэн бохгүй юу? Бараг заяа ингээд тэр чинь бас копи паст гэсэн үг биш шүү. Яг хайртай хүнээсээ болж эргэлт хийж улс орон эргүүлэх тийм хэмжээний тийм бослог гарч тэрийг аваачаад манжийн дарлалын үе рүү шигтгээд тэгээ Монголыг үзээд вау ямар сак кино. Тэгээ төгсгөлд нь ингээд ийм эмээлтэй эзэнгүү морь тавьгаалтай. Тэнгүүд ингээд Монгол гээд улс ингээд эзэнгүү ингээд удирдаад байгаа хүн байгаа мөгүй ч юм уу тийм мэдрэмж төрөв. Тэгээд метафор нь тэгээд тэр ийм дүрс мөрсөн ингээд ийм морин дээр суулгаж байгаа л морь ташуурд гээд тэгэнгүүт гутлынхын деталь ингээд орж ирэл. Тэрэн дээр нөгөө юу гэдэг шүү дээ freedom гэдэг арилсан чинь нөгөө ингээд алчуур нөгөө эхнэрийн цэцэг ингээд алчуур гэл онд шүү дээ тийм хүмүүс юм яа гоё юм бэ гэж тийм мэдрэмж төрүүлчихсэн байхгүй надаа. Тэгэхээр Монгол за найз тэгээд сүрэг гэд нэг кино байна. Одоо Тотко Самсны зохиол сүрэг гэд тэр нэг юм туужаасаа гаргаж ийсэн юм байна. Болд Эрдэнэ ах тоглосон. Болд гэж жүжигчин тоглосон. Одоо манай инэрл тоглосон. Сак ингээд нэг юм юу нуугаа яваад тийм аюуч лээ дээ. Тэр амар гоё кино. Амар амьдралтай. Тэгээ бүр тэр киног ингэж үзээд оройн очиод бодоол ингээд байгаадсэн. За тэр 3 кино байна. Өөр зөндөө гоё кино байт юм аа. Би ч бодоод идэх хөхгүй. Гоё кино нэрлэж шүү. Тэр Монгол за тэгээд тэр найз тэр сүрэг. За энэ 3 бол одоо миний хувьд бол зөвхөн Монголд бол бас сайн бүтээлүүд болсон гэж харж байгаа. За би дөрөвт нь бүсгүйг оруулмаар байгаа. Бүсгүй бол одоо юу гэдэг юм Bohemian Rhapsody гэдэг шиг Монголын хамгийн анхны хөгжмийн түүхэн ийм кино байхгүй юу? Тэгээд тэрэн дээр бүх юм амар романтичны одоо зураглал гэхэд үнэхээр сак те. Тэгээ кинон дээр гарч байгаа тэр хөгжмнүүд тэр нөгөө аяцууд нь дандаа монголчуудын одоо залуучуудын сэтгэл зүрхэнд суудсан бүсгүй дандаа хайрын дуунууд гიშэлжсэн болохоор би тэрийг яаж хийж байгаа л кинон дээрээс нэг хайж байгаа олдтیں۔ Тэгсэн чинь тэрэн дээр бол би бол яг өөрөө ингээд жаргаж үзээл тэгэл дууссан. За бүсгүй найз сүрэг Монгол. За нэг нь би бас гоё кино хэлмээр байна. Үзчихсэн нэ гоё нэг тийм сэтгэл дулаах бодлоос гардаггүй. Тий. Ашанти 18 гоё кино санагддаг надад. Хүнд биш. Хүнд ингээд нэг юм тэртэй драма юм биш. Гэхдээ хэлэх гээд байгаа юм амар гоё. Тэрэн дээр бас гоё жүжигч тоглолцсон байдаг хөөхгүй. Одоо манай байлаах энэ төр чинь бол манай сүс жинхэнэ гоё ахнар шүү. Тэндээс баг гарч ирсэн баг шүү. Манай ах пришиг төлдөг танаа яадаг маадаг. Тэр бол тэр үедээ үзээд ямар гоё кино вэ гэд нэг гоё юм хайр дурлал байгаа нь тэр дээр тий. Сохор байгаа. Алай байгаа, хошин байгаа. Амар гоё цэвэрх. Навчаагч тэн дээр ингээл амар олон дүүтэй. Үгсэн би дурлаж тэгээд мах гэрчээл те. Ясны дээр та нарыг илэг бүтэн ингээд. Тэр киноны нэг ингээ анхаарлагдсан юм. Би бям цогтоход амар дуртай байхгүй жүжигчнийх нь хувьд саг жүжигчин байхгүй юу одоо. Тэн дээр бям цох нэг юм өндөртэй хэлсэн юм байдаг. Ганцаараа ярьдаг. Тэр тухайн жүжигчин
эднэр энэ нэг юм окоп шиг үүр шиг юмда аль нэгэн газар нэг юмны доогоор ороод намайг сонсож байгаа байх гэж бодож тий. өндгөө тэднэр болгоод яасан ийсэн гэж ингэж тоглодог байхгүй юу. Тэгээ төгсгөлийнх нь эссэн балераа ингээд нөгөөт нь гаргаж өгөхгүй юм дээр. За мэдээ сайн аваарай гэж. За энэ гар барьж шүү заах гэх ингээд өмнөөс нь ингээд нэг юм шижгэн эссэн байдаг байхгүй бям цогтох юм. Нэг юм цаваа тий. Тэгээд тэрийг хэлмээр байна. Тэгээд ноён солиотыг нэмчмээр. Тэрэнд бол би яалч дуртай тэр панк гэдэг тэр бол сак тасархай тэр. Тийм тэгэл панкгүй нөгөө мөрөөдлийн цагаан машин чи ирж ийн гэж төсөөлийнх нь тэр чинь хараа бидрэг хүүхэд байхад нэг хэсэг юм кино чадар киногоо болцсон байх үе байхгүй юу? Тийм. Ерөөсөө нэг тийм нэг хэсэг баг унсан гэх юм уу да. Яг тэр үед үзчихсэн кино байхгүй юу? Бүр амар сак ингээд бодоол тэр нэг юм 0 дорол ганцаараа яриад мараал те тэр хэсэг мэсэг айгүй гоё шүү дээ. Хүн чанар гэдэг юм чинь юм байд юм уу? Дунд нэг очиод би зээлсэн мөнгө авахаа боллоо туслаач маслаач гэж хүү одоо чи яв мав гэх юм мэдрэл муутай болцсныг тоглоод. За энэ кинонуудаас бол гоё мэдрэмж авсан. Яг ингээд энийг задлаар бол маш олон гоё юм гоё сцентэй юм гоё кино бас байна. Сэлгээнд нь ноён солиотыг тавьчлаа шүү дээ тий. Тийм сэлгээнд гарааны 5 бол бас янзын юм шүү. Тийм гарааны 5-ыг бол би энэ кино гэж хэлнэ. За. За одоо хүндэрнэ. Яа. Хамгийн шит 5 кино. Shit Town кино. За энэ бол гэхдээ одоо бид нар өөрсдөө киноны салбарт ажиллаж байгаа хүмүүс. Муулахгүй, гэхдээ таалагдаагүй. Мөн үү? Кино ихэд ямар хүч хөрөнгө хөдөлмөр зардаг вүлээ бид нэр зовлонгийн мэддэг учраас. За хэлээ. Би нөгөө надад юу үзээд тийм мэдрэмж төрчихсөн. Эхнийх нь кино. Давхар цохилт гэдэг кино. Яа, бас аргагүй шүү дээ. Бөө ингээд харахад ийм клип юм шиг заяа. Камертоны ганаах манаах пүүжэ мүжэ хинч үлээ. Яг тухайн үедээ л ингээд нүүрэндээ нэг загвар өмсөж чад гэрэл. Тэгээд тэр киноных нь ингээд лүк мүк ингээд бүр амар ингээд юм. Амар өнгөлөг. Тийм өнгөлөг. Тэгээ яг киног нь бүтүүлсэн чинь юу ч ойлгохгүй ингээд гайхаа. Аглуу ах бах тий. Тэгээ гүн зүгээр яг би тэгж бодсон. Тухайн үедээ сак чанартай бас юм туршиж үзэж болно шүү хүмүүстэй. Сагч жүжигчдийг лаг өнгөлгөөр нэг юм цохол гаргаад ингээд олуулж магадгүй хүн үзэх байх ч гэдэм үү те. Тэгээ тэрийг үзсэн чинь ингээд кино үзсэн юм шиг болоогүй ерөөсөө. нэг тийм хоосон хүндий. Яач юу? Тий. За энэ кино. Наа кино ч бол ерөөсөө би ингэж боддیں۔ Наа кино ч бас Монголд хамгийн одоо том маркетинг тухайн цаг үедээ хийж исэн кино. Тийм тэр маркетинг дээрээ кастинг дээр амар ажилласан байгаа. Амар ажилласан. Өнгө бодог модог тэр хэрэглэгдэхүүнүүд те тэр зураглаач ажиллаж тасархай гадаад очиж мочоо зургийг авсан. Тэгээ оргил дугмуугийн дуулсан байдаг ш. Чи миний төлөө илүү нэг тийм тэгснээ нөгөө 3 охины анхмаа кивигийн намуна нэг эмошны гэх тэр бүр бүхий л одоо амар гоё. Ингээл үзэл бүгд таньдаг цаар энийг харъя гэвэл тэр киног үзэх юм байна гэдэг шиг. Наад тэр ч ерөөсөө ажиллаа хийгээгүй хоёр л хүн байгаа байхгүй юу? Зохиолч найруулагч хоёр нь л ажиллаа хийгээгүй. Бус нь бүгд ажиллаа тултал хийсэн байхгүй. За, наа чи бол гоё сонголт шүү. Нэг. За, хоёр дахь нь шүү дээ. Би инглээ. Манай эхнэр бол ерөнхийдөө юм даруй төлөв хүн байдаг байхгүй юу? Нэг тийм одоо Instagram одоо юу гэдэг Facebook мөнгөний ашигладаг амар даруй хүн. Намайг одоо юм үзье барьич гэдгүү хүн заа юу. Нэг удаа надаа өсөө би кино үзмээр байна. Чинь хоёр тасалбар аваадаг. Би яг чамтай хамт явж байгаа ч үзмээр байна. Оо вау чи ингэдэг байсан юм уу? Тэг юм удаа ямар кино гэсэн чи би хайртай Укагийн тоглосон кино. За нуудаа би тэр өдөр бүр айгүй айтайхан хувцсан би бүр гоё бэлтээд хамт очиж үзлээ. Та болоогүй те. Наад чи би яг саналаа. Манай эхнэр намайг бас яг хамт үзье гэсэн байхгүй юу? Тэгээ би яагаад чи мөөжиг ахын кинонууд над нэг явдггүй санагдаад идэв байхгүй. Тэгээд яг одоо яаж байгаа мэдхгүй тухайн үед л тийг санаж. Тэгээ би миний ганцаараа үзчих гээд манай эхнэр ганцаараа үзсэн байхгүй юу? Тэгэл уйлж мөөлдөг амар юм драм кино байсан. Тэгэл манай эхнэрт л таалагдах байх гэж би бодож ирсэн. Тэгсэн чинь манай эхнэр надад ирээд чи ревю одоо би чиний ревюийг нэг удаа бичээд өгье гэхгүй. За тийг гэдгсэн чинь үзэгчт нь уйдаад жүжигчт нь уйлсаар байгаа л дууслаа гэдэг нэг юм хоёр үг гэлчихсэн. Амар хэлсэн байгаа үстэй. Тэгээ ингэсэн. Би ч одоо жишээлбэл Укагийн бас нэг одоо фанат гэхгүй юу?
стайлд нь дуртай, vibe-нд нь дуртай, тэ don't stop маа тэ тэгээ маргаашийн нарлуу энэ төр ёо ямар гоё стил, ямар гоё тэр харизмтай дуучин бэ. Би тэр чигээр нь хайрламаар байгаа байхгүй юу? Тэр дуугийн сонсоол тэ алдарт киви араас чин тэрвэлгүй явуулмаар байна энэ төр гээд тэр одоо гоё жүжигчин маань авчираад тэнд тоглолчих. Цэсэн бүрийн газар уйлуулад хит тавтаж. Жүжигчний тоглолтоор бол тэр ийм бохгүй юу? Хидий одоо надад хэцүү байна гэл ингээд одоо түрүүний хайрын гэрээр ярьдаг шиг. Тэрийг тоглох биш. Яаж хүнд хүчтэй хөржил дотор нь тийм байгаа юм гаднаа шазуур зуугаад ингээд ингэжээж тэр хүнд үнтэй очино л доо. Тэгээ магадгүй тэр ингээд найруулагч юм уу тэр ингээд юм кино үйлдвэрлэлийн багийнхны л алдаах. Амар олон газар очиж уйлуулаад 4 5 газар. Тэгээ би тэнд ингээд шокроод сүүлдээ уйдаад. Тэгээ би бас нэг юм олж харсан. Тэр дууны Остон төрүүлээд алсан шүү дээ. Одоо ч хийт шүү дээ. Чамайг дурлаад гэл тэр бол бүр амар дуу. Шууд хүний гүн эморлд оруулдаг дуу заяа. Сонсоол юм сонирн болдог юм дуу. Тэгээ би тэрэн дээр шиг нэг өнцгийг олж харсан юу вэ гэвэл Эрка ахын Остын дуулсан дуунууд дандаа яг үндэ хэлэх ванидгүй байхгүй юу? Киноно. Тий. Остон бүр алаа явцдаг заяа. Өмнө нь одоо тэр бас нэг юм 2 3 гоё дуу байна. Байгаа тий. Цаан чин тэр чин бас киноны Ост. Тэрний өмнө нь бас нэг байгаа. Бас нэг амар гоё жамжаагүй. Бас кино нүгээр хогийн юм. Дуунууд нь гэл ингээ явчихсан заяа. Тэнгүүт яг тэр кинонууд нь ингээ явцдаг юм аа. Тий. Эрка ах эсвэл киногоо давсан дуу игээд идэв. Одоо яамаар ч юм дэ. Эсвэл бүр одоо ингээд гоё Монголд явсан гоё хайрын кинонууд байна шүү дээ. Гоё кинонууд байна. Тэдэр дээр эсвэл ягаад Эрках дуулж магадгүй болоогүй юм. Энэ бол тэгтээ зүгээр зөвхөн үзэгчийн л өнцөг шүү дээ. Үзэгчийн хоёулаа ч бас үзэгч тий. Тэгэхээр ингээд 2 кино илчж байгаа шүү зөө. За дараагийнх нь нөгөө нэг юм задлж явах ч үнэхээр гоё юм байна. Хүмүүс ч айгаад ингээд нэрийг хэлээд өргөчдөг байхгүй. Тэгэхээр ийм одоо жишээл ийм байгаа. Би кино шиг амьдрал гээд нэг кино байдаг байхгүй юу? Тий. Ийм гадагшаа яваад ийм 50 болоод ийм шавлын марлын болоод тэрийг үзээд би бас ингээд зарцсан шүү дээ бас. Яг юу үзүүлэх гээд байгаа юм бол гээд гайхаад. Тий. Одоо шавлын юу үлээ нэг сак кино байдаг шүү дээ. Нөгөө хөл бөмбөгтэй. Шавлины хөлбөмбөг үлээд чи юу лээ нэг тийм тэр бол сак кино байхгүй ингээд юм зүрэл мүрэл фантаз нэг бол бүр тэр тал руу хийх үйсэн болов уу гэж бодох шиг гадаад очиод 50-д жилөө очиод хийцэн халзан ингээд нэг кино эдэм кино шиг амьдрал гээд тийм ээ тийм манай үзэгчд доор бичээлээ тийм кино шиг амьдрал тэр киног үзээд би бас яг юу ч ойлгоогүй зарцаа дооз entertainment юм доояхын кино тэгээ би доояхта бол зөндөө юм дээр хамтарч ажиллажсэн. Тэр сак уран бүтээлч. Нэр үнэхээр Монголын топ оюунлаг уран бүтээлч юу. Тэгээ би тэр киног л нэр үнэхээр ойлгоогүй. За 3 кино. За дөрөвдөх нь одоо энэ юу гэлчээ би. Эротик энэ контентнууд бүр арай биш. Бүр арай л гэл гартлаа. Сая би нэг постэр үзлээ. Би нэг нь ч үзээгүй л дээ өөрөө дургу учраас тэгсэн чинь хойд ээжийн тачаал гинэ. Юу гэсэн ч хэлээ. Би одоо гайхаад тэгээ трейлерыг үзлээ. Тэгээд тэгсэн чинь Тач нэр постэр нь яваад. Йоо бүр гайхаад одоо эн чинь урлаг штэ. Одоо юм үзүүлэх гээд ээж болно. Тэгээ одоо миний ингээ харж байгаагаар аав нь ч юм уу одоо ингээд ийм том хүүхэдтэй нэг хүнтэй суусан чинь одоо тэр хүүхэдтэй нь ээж ихнэр нь амаргалах юм байна л да. Тэгээ нэр нь шууд утгаар нь хойд ээжийн тачаалж шиг. Тэгээ ингээ харахаар тэрэн дээр одоо би бол эротик кино гоо зүү гэж харж байгаа юм заяа. Гоё юм аятай, гоё юм өнгө мөнгөтэй заяа. Балаа малаанууд нэг зүү ингээд ийм ингээ бацж байгаа деталь металтай бас тэр чи гоо сайхан байх гэдэг нь штэ. Ийм сактэй. Тэгэл ийм одоо юу гэдэг харын лонжри, машууртай. Одоо тэр 50 Shades of тэрэн дээр чинь ингээл амар хэрэлтэй тэр тансаг зэрэглэлээр хоёр тос угийг харуулж байгаа байхгүй.
Би хэмжээндээ бол тэргэж одоо боддог заяа. Гэсэн чинь Монголын нэр нь тэр тэгээд яг тэр трейлер нь бол Тэгээ нэг биш шүү. Тургай банд яалтчгүй нэг ээжтэй хийгээд байгаа юм. За нак нөхч авлаа. За тэр бол биш байсан шүү нэрээ. За би яг энэ дөрвийг л хэлье. За Өөр одоо яг нэг тийм бодоод одоо яг сайн орж ирэхгүй. ёо. Би тэрний бүр хойд ээжийн тачаалгээ бүр гайхаа заяа. Тэгээд угажсанаа дахиад үзсэн юм аа би. Трейлерыг үзсэн юм аа. Тэгээд бүтэн бод үзээгүй. Тий. За нэг ийм кинонууд. За та айгуу гоё. Яагаад нээлттэй байгаа бэ? Хийц юм уу? Угаасаа өөр. Ингээд детальчж ирээсээ хин ч яг ярьж байгаагүй маань шийт кинонуудыг. Яхаа Хойд ичийн тачаал. юу гэсэн ч үгүй. Би чи бодоод үзтээ. Яа. За нэг 5 минут засалчихоо. Манай подкастын ерөнхий ивент тэтгэгчээр 88 Films application маань хамтран ажиллаж байна. За тэгээ 88 Films application-д бол Монгол гадаадын маш олон кино, контент, за тэгээ баримтат кино, кино товчлол гээд reality show гээд бүх төрлийн юм контентууд байдаг. Тэгээд та бүхнийг 88 Films application-ы маань одоо татаад дээрх контентуудыг үзхийг зөвлөж байна. За. Баахан инээгээд инээснээсээ болж бүр анх удаа завсарлага авлаа шүү дээ. За тэгээд ерөнхийдөө подкаст маань өндөрлөх тийшээгээ хандаж байна. Гэхдээ надад бас нэг асуумаар санагдсан ганц хоёр асуулт байна. Хамгийн сүүлд одоо үдсэн тэгээд сэтгэлээс гарахгүй тийм ямар кино байна? Бодогдоо л яваад байдаг. Монгол байж болно, гадаад байж болно. Гадаад байж болно, Монгол байж болно тий. Хамгийн сүүлд үзсэн сэтгэлээс гарахгүй кино гэвэл юу л вэ? Мик жоох ойртох. Ойртох. За хамгийн сүүлд үзсэн сэтгэлээс гарахгүй кино гэвэл нөгөө Lady Gaga хин хоёрын тоглодог Star is Born гадны кино. Тэр киног үзээд би одоортол бодоод дуунд нь дуртай Shallow гэл. Тэр амар гоё кино байхгүй. Тэр гитарчин залуу ингээд өөрийнхөө амин сүнс гитар бол тэр хүний одоо баг сүнснэ гэж байгаа шүү дээ. Тэрнийх нь нэг утсыг ингээд тастангууд тэргээр ингээд хормын бүгжигээд өгөөд сак харин кино, сак хөгжмийн кино. Тэгээд хамгийн сүлд нь өөрөө ингээд нөгөө уух юмд орчдөө шүү дээ. Тэгээ яг тайзан дээр ингээд шээж байгаа мэж байгаа харагдал амар натурал, real. Тэрийг би одоортол боддог. Ингээл одоо ингээд машин сонсдог ингээд дууны лист байдэн шүү дээ. Яг тэр нэг 3 дээр нээдэг хөөх. Тэрийг сонсоод тэр киноны эхлэл хэсэг мэсэг тэр баарнаас олоод ингээд дэлгэцэнд гаргаж байгаа маргаж байгаа. Тэр сак кино байна. Мэдгүй би одоо тийм хөгжмийн кинонд л дуртай ах. Гадны би 2 кино хэлчих. Нэг нь болохоор нөгөө Yesterday гэдэг нөгөө Beatles-ийн дуунууд алга болчдөг. Тэгээд нэг юм энэтгэгчлээ нэг ийм шүдтэй жүжигчин тоглолцсон байдэн шүү дээ. Эмэгтэй нөгөө бас од жүжигчин тоглолцсон байдаг. Тэгээд Larry Yesterday энтриг ингээд дуулсан чинь маас амар хөвлөж аваад вау ийм уран бүтээл байт юм уу. Тэгээд цаашгаа яваал ингээд нөгөө хин блэ нэг дуучин муучинтай нийлээл ингээд дэлхийн бүр топ моп болдог. Тэр хоёр гоё кино байна. За Монголоос яг сүүлд үзээд сэтгэлээс гарахгүй байгаа кино. Өхлийн тойрог байна. Одоо тэр нь топ биш шүү, зүгээр сэтгэлээс гарахгүй ингээ бодоод исэн юм. Би нөгөө тэрний нээлтийн хөтлөөд тэгээд тэрийг үзсэн. Яагаад сэтгэлээс гарахгүйсэн бэ гэтгэлээр тойрог нэг үлийн үр гэдэг шиг юм яваад байгаа хөөхгүй тэнд. Тэ салахгүй ямарваа нэг юм дээр буруу юм ивэл эргээд хариутай байдаг тэ. Сүүлд үзсэн одоо кинонуудаас амар чанартай кино болсон байл шүү дээ. Тэгээд хамгийн гол нь тэр нөгөө гаднах кастинг амар таалагдсан надаа. Тэр нэг юм үхчдэг нэг юм амар гоё хүүхэн байна. Мөнгө ингэж авахж байгаа. Тэгээд тэр нэг юм гадны нэг юм лам юм уу юу юм те. Тэр ингээд тэр одоо ч л сак гэхгүй зүгээр сэтгэлээс гарахгүй байгаа юм шүү дээ. Тэгээд тэр нэг юм эргэх юм холбоо гэж байгаад дээ шүү дээ. Ингээд тойроод идэг. Хамгийн сүүл тэр охин дүүн үлдээд дуусахтаа хүртэл дараагийнхаа мессежийг хайж төгсдөг те. Тэр бол яг надад яг ингээд бодогдоод үлдээд ингээд байсан.
Окей. Наад ч гэсэн бас тийг санагдчихсэн. Үзээд би бас ревю бичсэн. Хизээч одоо жишээлбэл би бол одоо хизээч өөддгөө бас нэг хитэн кино байна. Хитрийг хэлчих тий. Тий. Одоо нөгөө Мел Гибсний хатан зөрөгтөн. Тэрийг бол би одоо амралтын өдөр мөдөр ч юм уу байнга тавиал үзчихдэг. Бүх хэсэг нь гоё. Бүх хэсэг нь гоё. Тэр нэг ингээд хамгийн сүүлд хатна нь ингээд нөхөг гээд гадаа нь ингээд одоо Уильям Волс ингээд хөвчсэн чинь чихэнд нь очиод миний хэвлээд Уильям Волсын одоо хүү боожж байгааг тэрсцэн бол яа тэрийг л кино гэх те аавын чихэнд те аавнаас яг зэрэг амт тавиад идэг лээ тий зэрэг ам тавьж байгаа. Нэг нь амир эрэлхийгээр амт тавиад нөгөөх нь зовж амт тавьж байгаа байхгүй тий. Тэгээ гладиатор байна. Тий. Яасан ийсэн бага аваад Маркус Аврелиусийн тэддэгтэй юу дайчин тийм байна гэдэг нөгөө одоо шоконд орд шин. Тэр бол байнга үзэн бас. Хамгийн сак кино. Би гладиатортай холбоотой нэг турсамж ярих аа. Би гладиаторыг баг Монголд 30-40 удаа үзсэн баг хүн шүү. Одоо яагаад гэж дуртай болохоор гэж. Би дуртайгийн хувьд бол дуртай. Яа тэгэхээр одоо болж гин үгүй. Нөгөө оюутан багт нөгөө одоо Мойсын хоёрын урталт нэг юм кино үзүүлдэг газар итгэсэн хэрэг. Тэгээд дотроосоо түгжчихдэг. Тэгээд тэнд удаан байхын тулд хамгийн удаан киног авч үзэх хэвээр. Тэгээ би ерөөсөө тийшээ ингээд тухайн үед одоо үерхдэг байсан охинтойгоо дандаа гладиатор аваад орчтой. Нөгөөт нь 2 цаг гарна. Тийжээс 2 цаг гэдэг чинь ингээд гадуур ингээд 2 цагийн турш юм ихэш айгүйх мөнгө хэрэг болно шүү дээ. Тэнд бол тэгэл ундаа ос юм идэж явах юм аваад ороод 2 цаг. Гүү бас яг манай хороолт бас тийм газар байсан шүү дээ. Чи мэдхүүгүй юу? Яг ингээд кино үзүүлдэг. Тэгээ юм жижиг өрөөтэй. Яг нэг юм сандалтай. Тэгээ урд нь ингээд тэгэд ингээд баг кинонууд нь ингээд өөр баг кассетаар үздэг, дискээр үздэг. Тэгж кино үздэг байсан бид ч бас. Би бол гэхдээ яг нэг үздэггүй байсан юм уу тэгээ зүгээр тэн дотроосоо түгжчихэл байж зүгээр байж идэг байсан. Зүгээр. Тэгээд нөгөө юунд бас дуртай. Notting Hill гээд Julia Roberts, Hugh Grant хоёрын тоглосон нэг хайрын тухай. Julia Roberts амар том жүжигчин. Тэгээд нэг ном зардаг дийлгүр Notting Hill гэдэг тэнд очиод явж хагаад дурлцдаг. Тэгээд тэм дээр нэг юм туранхай шарвстай нэг юм гол дүрийн залуутай хамт амьдардаг нэг юм залуугийн тухай гардаг. Амар гоё. Зөөлхөн маш гоё үүлэмжтэй тийм. Ийм кинонуудыг одоо байнга одоо хэрэгэлдэг гэхүү те. За жүжигчин хос хоёрын хувьд бол ер нь ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ? Эсвэл мөрөөдөлтөд хүрцэн явж байгаа юм? Хүрээг багш. За ямар дүр тоглохыг мөрөөддөг вэ? Жүжигчин хүн болгоны сэтгэлийн мухарт байдаг шүү дээ, тий? Түүхэн төр. Одоо магадгүй хүн болгонд байгаа л ах л та. Гэхдээ одоо жишээлбэл би сувтаа гшаар маш их бахархдаг байхгүй. Мантухай сэцэн хатан гэдэг дүр байна. Бид тэр цаг үед ингээд харж байгаагүй, мэдхгүй тэр 100-д амьдарч байгаагүй тийм үү? Үед амьдарч байгаагүй. Тэгэнгүүт би одоо мэд түүхэндээ мантухай сэцэн хатан гэж ийм ирлэхийг одоо ийм хатан байсан юм байна. За тэр хүнийг сувтаа гшаар л төсөөлж байгаа байхгүй. Яг тэрэн шиг л тийм одоо рол бүтээнэ. Одоо бодлоос гардгөө тий. Тэр дүрээр нь мэддэг тий. Тий. Яг ч юм одоо ингээд Чингис хаан гингүүд өвөр Монголын баасан гол орж ирдэг. Одоо дүрслүүл бид нар хинч хараагүй байгаа шүү дээ. Хараагүй байгаа. Ерөнхий ингээд ийм тайм зургууд байдаг. Бидэд гэртээ залдаг. Ийм зургууд байдаг шүү дээ. Ингээд сууц. Яг бодит ямар хүн байсан бол гэдэг. Хүн чинь бол төсөөллийн хүн нэг одоо амтэн шүү дээ. Тийм үстэй байхгүй юм аа. Яг тэрэн шиг магадгүй жамуух ч юм уу. Тэ одоо мэдэхгүй байгаа ш. Жамуухыг маш олон жүжигчид тайзан дээр бүтээлээ, дэлгэцэн бүтээлээ. Тэрэн шиг гэхдээ тэр олон бүтээж байгаагаас тэрнийх бахаа та. Яг энэ сэтгэл зүйн юм байсан бах. Ийм байсан байгаа гэдэг шиг өө. Тийм. Одоо ингээ хүн хасраар нь бүр ингээ хочилт гээд наачдаг те. Яг нэг тийм гоё түүхэн Монголын үндэсний одоо нэг тийм гоё дүр бүтээхийг хүсдэг. Яагаад гэвэл тэгж одоо миний үр хүүхдүүд ч юм уу те миний ап бол жүжигчин хүн байсан тэр дундаа бидний одоо түүхийн ийм баатрыг ингэж бүтээсэн гэд үр хүүхдүүдтэй яригдах ч юм уу тийм л гоё мөрөөдөлтэй.
За тэгээд ямар ч байсан мөрөөдөлтөө хүрээрээ гэж одоо ерөөй хүрчих واخ уу бас нас залуу байна. Одоо прайм үе дээрээ явж штэ яг одоо бол миний харж байгаагаар бол хамгийн одоо эд үе дээрээ явж байгаа юм жижигчин байгаа болохоор түүхэн байтугай дүр бүтээх байх гэж би бол хувьдаа харж байна. Тийм. За тэгээд ер нь ревю уншдаг уу? Ревю ер нь сүүлийн үед их уншиж байгаа. Ялангуяа өөрөө кино хийдэг болсноос хойш. Тийм. Гэхдээ яг ингээд яг одоо би хийгээд ахын цаашийн багийн л ажиллагаа л да. Одоо жишээлбэл тусад нь кастинг дээр нь би ажиллана, зургийн дарга дээр би ажиллана, хажуугаар нь рол дээр ажиллана гэх юм уу. Тийм. Ингээд яхаар ревю бас уншиж байгаа сүүлийн үед. Ревю ер нь хэр хүнд тусдаг вэ? Хөнгөн нөө хүнд тусдаг уу? Ер нь яаж тусдаг вэ? Ревю ер нь байх ёстой гэж би бодож байгаа. Монголын одоо энэ киноны зах зээлд яагаад гэвэл хөгжиж байгаа учраас сайнтайч вэ, муутайч вэ. Одоо жишээлбэл хуучин монгол кино үйлдвэр гээд байхад бүх юм тусдаа үйлдвэрлэл хийжсэн баггүй одоо. Техникчдэн тусдаа бүх юм тусдаа ингээд хийжсэн. Одоо хуучны монгол кинондоос орчин цагийн кино гэвэл техник технологийн хувьд хөгжиж байна. Тэрнийхээ хэрээр одоо яг юм ревю ч юм уу мэрэгжлийн шүүмж бичдэг хүмүүс бас хоороо юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэр тэд гоё чистний улам хөгжөөд яг гоё тэрийг бичээд явбал их зүгээр баг. Хуучин муучин чи би бол ингэж л сонсчихсон шүү дээ. Киноныхаа зохиолыг батлаад ингээд нам хороомороогоор ороод энийг хийх үгүй юу яасан хийсэн гэх тэгэнгүүт энэ хэсэг нь үзэл сурталтай байна. Энэ хэсэг нь нийгэмд ийм юм өгч чинь энэ хас гээл тайраал. За ингэж хийвлээ гээл. Гэ найруулагч өөрхөн харсан үнцгийг бас тасдуулчлаа шүү дээ үзэл бодол. Тэгээ нийгэм дээр хийгээ дуусчлаа. Дахиад бишүүлтийн хороомор очих гэнэ тэ үзээд энэ биш шүү. Энэ нийгэмд юм ихлэх гэж шүү. Энийг наваад өөрчлөлт гаргуул гарга эсвэл гаргахгүй ч гэдэм юм уу. Тэгж одоо жишээлбэл хуучныхаа монгол кино үйлдвэр ч юм уу. Одоо тэгж ажиллаж исэн гэж сонсч исэн. Тэгээ одоо бол ерөөсөө яг стандарт хангаад цагаа хангаад ингэж ивэл одоо ингэ хийдэг болчихлоо ш залууч. Тэр нь нэг талаараа хөгжил ихтэй, нэг талаараа бас алж байгаа юм ихтэй болчиход байгаа байхгүй. Хоёр талтай л болчиход байгаа. Тэгэхээр ревюг байгаасаа гэж боддог. Ер нь байсан дээр. Би болохоор ингэж боддог. Одоо энэ манай яг кино уран бүтээлчтэй өөрөөхөө ревю бичдэг, кино шүүмж бичдэг тий. Одоо манусыг бол одоо хэр нь яг хүлээн зөвшөөрөөд байгаа юм шиг харагддаг, хэрнээ зөвшөөрөөгүй. Яагаад вэ гэхээр надад одоо за Ego Production-аар би жишээ шүү. Жишээ Ego Production нэг кино надад таалагдаад би ингээд гоёлсон байна. Энэ тийм байна, юм байна гэд одоо бичлээ штэ. Үнэхээр надад чин сэтгэлээсээ таалагдаад гэх юм бол бараг уран бүтээлчд нь бүгдээрээ шеэрээ гэл ингээд битүү шеэрлээл нэгэндээ баяр хүргээл ингээд явчихдаг байхгүй юу. Тэнгүүт за таалагдахгүй кино мэдээж гарна тий. За энэ юм байна, тийм байна. Энэ жоохон муу болсон байна. Юм байна, тийм байна гэж бичингүүт тэрийг үзэгчд шеэр хийгээд уран бүтээлчд нэгэн шеэр хийх нь тоо тэн доор одоо нэгч комент ч харагддаг. Ерөөсө байхгүй юм шиг ингээд алга болчдөг. Сайнтай муутай нь хүлээж авдаггүй. Зөвхөн сайныг нь л хүлээж аваад байгаа юм шиг надад санагддаг. Ер нь л. Тэгэхээр би яавал одоо хоёулангийн адилхан л одоо шеэрлээл уншаал сэтгэл дээр адилхан ингээд ийм тийм гээд ингээд бичдэг болсон цагт хүлээн зөвшөөрж ийн гэж миний хувьд бол харна. Ер нь бол. Гүйгүй ревю бичнэ гэдэг чинь магтна гэсэн үг биш шүү дээ. Биш дээ ерөөсөө. Огт биш. Одоо яг тоочны надад мэдрэгдсэн мэдрэмжийг л хэрвээ би бичвэл яг за энийг үзээд надад ийм сэтгэл төрлөө ийм байлаа гэж бичих баг. Ревю гэхээр мэрэгжлийн талаас нь холиод өөрийнхөө сэтгэлдээ холиод бичгийг одоо би ревю гэдэг. Тэн дээр одоо ингээ магтаал давмгайлсан байх юм бол уран бүтээлчд илүү тэрийг одоо түгээдэг ч юм уу шеэрлээ те. Жоохон энэ ийм болцсон байж тээ, энэ ингэсэн байж тээ гэх юм бол хүлээн зөвшөөрдгөө шууд ингээд баг ингээд тэр бүр тоодогч гохгүй ер нь бол бид нар бол ингэжсэн хайрын гэрээ киногоо бас нэг ганц нэг кино хийдэг барьдаг ингээд бүүж ах мах гээл манай ахнар махнар байна ганц нэг үзүүлээд нэлийн одоо юу гэдэг энэ биш байна тэр нь биш байна энэ наалттай байна гэж биччихсэн. Баярлалаа гэж шеэр хийгээл бид нар цаашаа явна уу суралцж байгаа одоо энэ дээр нь анхаараа тэмдэглэж аваад гэдэг шиг яг уул нь тэгж одоо хөгжих хэрэгтэй байхгүй. Сүйст ингээ оюутан бахад нэг юм жижиг отрих гэдэг одоо эрэгтэй эмэгтэй хоёр нэг жүжиг нэг өгүүлэлгээр нэг юм жүжиг хийгээ шалгалтаа өглөө.
Тэгээд багш нар үзэж дуусчаад дараа нь ярьдаг байхгүй юу? За энэ дүр бол ингэж ажиллаа. Энэ дээр муу байлаа. Энэ дээр юм байла. Энэ жүжигийн чинь зохиомж нь юм биш. Тэнгүүд нь яг тэрийг бид нар сууж аваад бичиж авдаг байхгүй юу? Сүүсийн одоо школ тэгж бичиж аваад комментлж гин гэсэн үг шүү дээ. Багш нарын хэлсэн юмнуудыг аваад дараагийн жүжигэн дээр багш нарын хэлсэн юмыг энэ дээр анхаарах хэрэгтэй. Яг гол занглаа нь энэ дээр алдсан байна. Ингээд бид нар одоо хөгжиж явах ёстой байхгүй юу? Тэр зайлшгүй байх ёстой. Окей. За тэгээд манай подкаст ерөөхдөө өндөрлж байна. Хоёулынх яриа бол маш гоё боллоо, тий? Эхнээсээ дуустал ер нь бол өстэй жинхэнэ инээдтэй бол инээдтэй, тий? Бодвоштой бол бодвоштой маш гоё боллоо гэж бодож байна. Тэгээд подкастын маань уламжлалтсаар одоо хаалтыг зочиндөө үлдээдэг байгаа. За баярлалаа. Тэгээд энэ подкастта урьж оруулсан бас чамд болон одоо танай багийн хамт олон ажлын өндөр амжилт хүсье. Энэ бол маш нийгэмд хэрэгтэй. За дээрээс нь кино хийж байгаа уран бүтээлчдийн салбарт хэрэгтэй юм контент гэж би харж байгаа. Тэгээд Ego Production-ы бас 2 дахь өргөн дэлгэцийн уран бүтээл болох тий болсон явдлаас идэлсэн Хүзс гэдэг аим шиг кино маань 4 сарын 4-нд нээх гэж байна. Тэгээд кино театрт нь үзүүл хамгийн гайхамшигтай кафег авдаг. Тийм болохоор тэрээс очиж үзээрэй гэж уриалмаар байна. Эдгээр залуучууд юу хийх гэж юу бодож энэ киногоо хийсэн гэдгийг хэлмээр байна. Хэрвээ та үзээд үнээр таалагддаг бол яг өөрт ямар мэдрэмж буусан тэрийг шууд комментоор одоо хэлгээгээрэй. Тэгээд би бас чамд бицхан бэлгтэй ирсэн. За. Тэрийгээ бас ингээд гардуулчих тий. За баярлалаа ч та. Энд юу байгаа гэхэлэр энэ их утгатай. Манай киноны урилгыг бид нар яагаад ингэж хийсэн бэ гэхээр энэ нөгөө төв номын одоо судар байдаг шүү. Судар амар юм өгөх гээд байна. Судар ингээд хууц байдэн штэ. Ламнар чи ингээд номоо уншихтаа яасан ийсэн умраднаа гэний яасан ийсэн гэж уншаал ингээд тавиал байдэн штэ. Тэгээ бид хэд бол бүх урилгануудаа нэг юм судар задлаад ингээ хууцаар нь хүнд тарааж байна. За. Гэдэг одоо маркаар энэ дээрээ цаас нь хүртэл яг тэрийг нь бодож бидэд хийсэн. Тэгээд ийм за манай камер ийм одоо яг цаасан дээр яг одоо энэ ийм хүрээ мөрөөтэй байд юм бэлээ юм. Гэтэ тод биш юм. Наач ямар өвөрмөц. Тод биш нэг ийм тэгээ хуучирсан ийм маркийн Ego Production гэсэн юм урилгыг гэр бүлийнхаа хамт одоо үзэрэй гэд өгж байгаа. Тэгээ энэ дээр болохоор юу гэж бичсэн бэ гэвэл таны 5 тухыг алдагдуулах Хүзс аим шиг киноны нээлтэнд урьж байна гэдэг юм. За ийм 2 урилгатай. Тэгээ одоо миний энэ өмссөн байгаа юм Хүзс гэдэг юм одоо фотолог 10-ах баг 10 хүрэхгүйдээ мерч гаргасан. Тэгээ бид яг киноныхаа маркетингэд зориулаад тэгээд чаашлаад бид хэд бас өшөө нэмээд явах бодолтой байгаа. Тэгээ уран бүтээлч таад ингээд ганц үлдсэн. Тэрийг одоо ингээд энэ 2 урилга хамт. За баярлаа. Яа гоё юм бэ. За эхлээд урилгыг харъя. Энд чинь би нөө төвд мөвдөр битсэн байх гэсэн чинь яг ингээд харсан чинь урилга гэж штэ. Тэ? Бас нэрээ яг юм судар шиг юм бэ штэ. Таны 5 тухыг алдагдуулах гинэ бас янчаас зэвүүн биш. За тэгээд их нэртэй маань хамт урьж байгаад баярлаа. Бро тэгээд энэ подолкийг би харин түрүүн тэр сандал дээр тавьсан. Тэгээд би надад өгчих юм бол өмсөө суучи да гэж бодсон чинь өгөхгүй явсараа дуусчлаа. За одоо тий. Дараа нь өмсөөл гой зураг хийчихгүй. Тий өмснөө подолко. Тэгээд баярлаа. Тэгээд Ego Production-ийнхаа хамт олонд амжилт хүсье. Тэгээд хүүхдийн одоо жүжигтэйгээ нийлэх юм бол ингээ 3 дахь уран бүтээл нь одоо хөрсөн дээр бууж байгаа юм байна. Тэгэхэд би бол энэ киног заавал үзнээр юу бичин те таалагдсан таалагдаагүй би өөрт төрсэн сэтгэлээ үнэн боддоор нь бичнэ. Тий. За баярлалаа бро. Окей. За амжилт хүсье. За амжилт хүсье. За тэгээд подкаст маань энэ удаагийн дугаарт маань жүжигчин Хос хоёр маань хүрэлцэн ирлээ. Тэгээд Ego Production-ы жүжигчин гэдгээр нь та бүхэн одоо мэдж байгаа хаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа баяртай үзэгчтэй.
2 1 явлаа.